бидний нийгэм гэх юм уу те биднэрт хамгийн их тохиолдож байгаа зүйл нөгөө нүүрс усны хэрэглээ маань их болсон, амттны хэрэглээ их болсон ч гэдэг юм уу те, гурилан бүтээгдэхүүн хэрэглээ их болсон. Энэ бүхнээс шалтгаалаад одоо яг танд ч гэдэг юм уу те, надад ч юм уу хамгийн гайгүй тохироод идэг нь нөгөө 5-ны дөрмийн 50% ногоо 25% нь ураг, 25% нь үр тариа байлгана. Өдрөө олон яг ийм байна, ороо одоо ийм байна ч гэх юм уу те. Ингээ бариад идчих юм бол ерөнхийдөө хуйлаа уурга нүүрс ус өөгтөөсөө яг тэнцвэртэй хэмжээгээр авч чадж байгаа гэсэн. Сахараа шууд тиг болтон ингээд хорих чи өөрөө дахиад авах хэрэгтэй юмаа авахгүй гэсэн үг аахгүй. Тэгэхээр сахар одоо юу гэдэг нь тэр бид чинь даралт унангууд чинь сахартай цай уудаг үстэй тий. Яг үнэ. Одоо энийг яг ямар их бүсүүрээс авах вэ, ямар хэмжээнд авах вэ гэдэг тэгээд хоолныхаа ямар үед нь авах вэ гэдэг чинь л чухал байдаг. Гэхдээ нэгдүгээр тоол, хоёрдугаар заавал дасгал хөдөлгөөн тийм ээ. Тэгэхээр үл энэ байгууллагын гарсан судалгаагаар болохоор одоо энэ халдварын бус өвчлөлийн шалтгааны 80% нь хооллолт, 20% нь хөдөлгөөн гэж үзэж байгаа байхгүй юу? Би одоо нэг хинтээ асуулт заяа. Манай хоёр ч одоо өдөр тутамдаа хүмүүс зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нэг тураах бэлтгэлүүд байгаа даа шүү дээ. Тэр кофе бүр амар хэрэгэлдэг болсон тий. Тэр яг тураах кофе уугаад турсан хүн байна уу? Их аюултай шүү дээ. Яг ихэвчлэн тураах бүтээгдэхүүнүүд нэг нийтлэг нэг суур байгаа. Одоо биес одоо хаван хөөх үйлчлэлтэй ч юм уу тий. Ингээл ихний тоног уугаал ингээл хамаг усын биенд усын хөөгөл хайчингууд өө би өстө тураад байна тэдэн килограмм хассан гэд. Тэнгууд манай нөгөө нараа олзууч яриад идэг. Яг нөгөө булчингийн масаа алдаад байгаа мó? Та үнэхээр гоё өөхнийхээ масыг хасаад булчингийн масаа нэмж чин хасаад байгаа юм гэдэг чинь айгуу чухалхгүй. Өдөр тутмын хоол зүйн зөвлөгөөг Nourish Mongolia-гаас. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Midcast подкастын маань ээлжид цоо шинэхэн дугаар ийм хоёр хөөрхөн бүсгүйгийн хамт эхэлж байна. За өнөөдрийн маань дугаарт та бүхэн яг одооноос хэрэгжүүлж болох эрүүл мэндэд хамгаалах энгийн боловч хамгийн чухал одоо тийм зүйл болох хооллолт, хоол зүйн талаар бид нэр ярилцгаар ийм хоёр хөөрхөн бүсгүйгээ урьсан байгаа. За манай хоёр хоол зүйч маань бол Nourish хөтөлбөрийн хоол зүйчид болох Наран цэцэг, Инх цул хоёр маань байгаа. За Наран цэцэг маань бол уламжлалт анагаахын эмч мэргэжилтэй мөн эмнэлзүйн хоол зүйч. За Инх цул маань болохоор хүүхдийн эмч байгаа. Мөн эмнэлзүйн хоол зүйч мэргэжилтэй ийм хоёр бүсгүй байна. За өнөөдөр манай дугаартаас хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Шууд асуултанд ороод явчих тийм ээ. За тэгэхээр биенчин гэж яг юуг хэлж байна? За яг юунаас бүрдээд байна биенчин гэдэг маань тий? За биенжингийн гэж одоо хэлэнгүүт хүмүүс шууд нөгөө биежин үздэг жин дээр гараад харагдаж байгаа тоог шууд одоо бодож байгаах. За энэ биенжин гэдэг маань ерөөхдөө үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. За энэ дээр болохоор өөхний мас, өөхгүй мас буюу булчингийн мас, ясны мас гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа одоо зүйлийг биенжин гэж юу нь бол хэлээд байгаа. Дотоод дагуулмж нь бол. За тэгвэл таргалалт гэж бид нэр яг шууд утгаар нь одоо ингээд харагдаж байгаа бие физиологийнхаа хувьд харагдаж байгаа байдлаар хэлэх үү? Ямар үед таргалалттай байна гэж хэлэх үү? За таргалалт гэдгийг яг саяны асуултан дээр шууд дөрвөлөд хэлэх юм бол таргалалт гэдэг нь ерөөхдөө биеийн тэр жин дотор агуулгадж байгаа өөхний илүүдл хуримтлал нь өөрөө биед эргээгээд хор хөнөл учруулах хэмжээнд хүрээд байгаа тэр хэмжээг л одоо ерөнхийдөө биеийн тэр жингийн илүүдлийг таргалалт гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр саяны хэлсэнчлэн нь бол тэр бие дотор байгаа өөхний хэмжээ маань хэвийн хэмжээнээсээ даваад гарсан байгаа тэр хэмжээг таргалалт гэж юу нь бол хэлээд байгаа. Тэгвэл эрүүл тэнцвэртэй хооллолт гэж бас юу байна вэ? Бид нар одоо яг өдөр тутамдаа эрүүл тэнцвэртэй хоолтыг бас хийж чадахгүй байх шиг байгаа юм тий. Таргалтын маань бас үүсгдэг хамгийн гол чухал элемент нь энэ байгаа тань тий. Тэгэхээр ер нь бол нөгөө эрүүл тэнцвэртэй хоолтын тухай ингээд ярихаар хүн болгоны одоо юу гэдэг хөвчлэн нэг нийтлэг одоо юу гэдэг нэг хандлага байдаг шүү дээ. За эрүүл тэнцвэртэй хоол гэсэн чинь хэцүү шүү дээ тий. Айл эсвэл ингээд амар үнэтэй байдаг гэдэг ч юм уу. Ингээд гих мэтлэнгээр өөр ингэж ойлгож хүлээж авдаг. Гэтэл яг эрүүл тэнцвэртэй хоолт гэхээр юу байдаг вэ гэхээр та өөрөө яг хэн бэ? Хэдэн настай юм? Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? Одоо шөнийн ээлж ажилтай юм уу? Эсвэл тий суугаа ажилтай юм уу гэд эсвэл хүүхэд юм уу гэдэг ч юм уу те энэ бүх онцлогоос шалтгаалаад яг өөртөө тохирсон эрүүл тэнцвэртэй одоо хоолыг идэж чадах юм бол энэ л эрүүл тэнцвэртэй хоолт гэсэн. А бусдаар бол одоо нөгөө
нэг юу гэдгийг кето хоол сайн гэл фэйсбүүкээр нэг гарчингууд ингээл дагаал кето барьчдаг ч юм уу те. Эн чинь бол бидний хувьд нөгөө нэг эсэргээрээ одоо би надад тохирох үгүйг мэдхгүйгээр нөгөө аялдан дагаж байгаа хэрэг болчиход байгаа байхгүй. Тийм болохоор яг хүн яг өөрийнхөө нас бие ажлын онцлог зэрэг тохируулаад уурга нүүрс ус өөх тус гэдэг тийм одоо макро шинж бодис болон дээрэс нь эрдэс витамин зэрэг микро шинж бодисуудыг өөртөө авах ёстой хэмжээгээрээ илчлэгийн тохируулаад авч чаддаг байхад ерөөс эрүүл тэнцвэртэй болно гэсэн. Энгийн хүн ер нь яг хэдэн хувьд нь тийм мэдэн хувьд нь ийм мэднэ гэсэн юм байх уу? Тэгээ ер нь бол нийтлэг нэг иймэрхүү байдаг. Яг уурга нүүрс ус өөхтөөс би хэллээ тийм ээ макро шинж хуран бацыг авах ёстой гэд. Тэгээд хилэн гот хэдүүлээ нүүрс ус гэж ярьлаа шүү дээ тий. Тэгүн гот нөгөө нүүрс ус маань төмсөнд ч байж идэг юунд ч одоо ногоонд ч байж идэг нөгөө өвөр тариа гурил будаанд маань ч байж идэг. Тэгэн гот би яаж нүүрс ус хэдэн грамм авч байгаа би яаж өмтөх вэ гэдэг юм уу те. Тэгэхээр энийг ерөнхий зохицуулах хамгийн энгийн арга нь бол тавгны дүрм байгаад байдаг. Тэгэхээр одоо тухайн хүний онцлогоос шалтгаалаад маш олон төрлийн тавгны дүрмүүд байдаг л да. Гэтэ одоо нөгөө бидний нийгэм гэх юм уу те биднэрт хамгийн их тохиолдож байгаа зүйл нөгөө нүүрс усны хэрэглээ маань их болцсон, амттны хэрэглээ их болцсон ч гэдэг юм уу те, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ их болцсон. Энэ бүхнээс шалтгаалаад одоо яг танд ч гэдэг юм уу те, надад ч юм уу хамгийн гайгүй тохироод идэг нь нөгөө тавны дүрмийн 50% нь ногоо, 25% нь өөхтөс уучлаарай өөхтөс уураг 25% нь үр тариа гэсэн. Энэ тавны зарчим ерөнхийдөө бол одоо хамгийн нийтлэг дайггүй тохирдог гэсэн. Тэгэхээр та өглөөнийхөө хоолыг яг л 50% ногоо 25% нь уураг 25% нь үр тариа байлгана. Өдрөө олон яг л юм байна. Ороо олон юм байна гэх юм уу те. Ингээ бариад идчих юм бол ерөнхийдөө хуйла уураг нүүрсэс өөхтөсөө яг тэнцвэртэй хэмжээгээр авч чадж байгаа гэсэн. Тэгэхээр нэг нэгээр нь ялгаж бодоход төвөгтэй байгаа гэдэг төрөөсөн тийм ээ. Тэгэхээр махан жишээ нь өөхтөс агуулгадчихийдэг. Тэгэн гот махныхаа өөхтөсийг бид нэр өөрснөрөө ингээд хуваар ялгаж бодож тооцоолох хэцүү шүү дээ тий. Тэгэхээр за энгийн хамгийн гоё жишээ гэх юм бол ер нь би ярих дуртайгаараа гуляш байна шүү дээ тий. Одоо хэдүүлээ гуляшаар төсөөлөх юм бол гуляшнд нэг байцаа салаад эсвэл шинэ ногооны салаад ирдэг дээ. Тэгвэл одоо тэр байцаа салаад юм уу шинэ ногооны салаад арай ахиухан байлгаж байгаа гэсэн 50% нь. Тэгэн гот 25% нөгөө гунийхгүй сайхан гуляшны нөгөө сайхан махчин байгаа дээ шүү дээ. Тэр нь 25% нь бэж нь үлцээ 25% нэг 2 бондоор будаа ирээд идэг шүү дээ. За энэ хоолны газар төсөөлөхөөр тий. Тэгэн гот тэр 2 бондоор будаагийнхаа нэгийг идчихдэг байвал тий. Тэгхийн бол нэг уурга нүүрс ус ихтсэн одоо тэнцвэртэй авчиж байгаа гэсэн үг. За бас нөгөө нэг бол шууд бүр гурлаа хасаад байгаа шүү дээ. Гурил идэхгүй. Яг тийм шүү. Ерөөсө гурлан бүтээгдэхүүн тэр чинь бас буруу үстэй. Тий. Тэгэхээр нөгөө нэг юу гэж ойлгох вэ гэхээр туйлын муу хүнс гэж байхгүй, туйлын сайн хүнс гэж байхгүй. Тэгэхээр бид нар ямар хоолыг хизээ тий ямар цагт ямар хэмжээгээр яаж идэх юм бэ? Ямар дараалал идэх вэ гэдэг зүйлийг сурчхал юм бол бүх хоол бидэнд хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо гурилыг хасчингууд хэдүүлээ түрүүний яриац нэг үр тариагаа хасчих гээд байгаа байхгүй. Үр тариагаа шууд хасгын оронд хэдүүлээ яаж болох вэ гэхээр үр тариагаа аль болохоор олон нэр төрлөөр сольж болно тий. Та 7 хоногийн 5 өдөр будаа идэг байж болно. Тэгвэл нэг өдөр нь гурван будаа, нэг өдөр нь шар будаа, нэг удаа хөз будаач гэдэг юм уу тий. Ингээд сольж хэрэглэх юм бол тэр олон нэр төрлийн хүнс хэрэглэх тусам та тэр олон төрлийн шимт ижлийн бацыг авч чаддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр цагаан будаанаас та гурван будааны дайны эслэгийг авч чадахгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр кино будаа байлаа гэхэд кино будаанаас авдаг шиг тэр уургийг та гурван будаанаас авч чадахгүй тий. Тэгэхээр ингээд хүнс болгоо өөрийн гэсэн давуу талтай байгаа. Тэгэхээр тэрийг тэнцвэртэй л идэж сурах нь бидний хамгийн одоо нөгөө чухал тэнцвэртэй алтай алхам болчиход байгаа. Нэг бол одоо сүүлийн үед нөгөө бүх будаануудаа холимог хийгээд байгаа шүү дээ тий. Тэгж байгаа дагшаагаад идчихсэн тий. Тэр бас дажгүй сон. Нэрээ гиснээс бас хүмүүс одоо ингээд будаа агшаахтай тос хийгээд идэг шүү дээ тий. Тэр одоо сайн юм уу юу? Ихэнх айлууд бүр тэгж яах юм харсан шүү. Тий яг нэг хэмжээний хувьд байна шүү дээ. Яг тэр айлын тэр тавг дөрөн одоо юунд одоо орж байгаа тосны хэмжээ хэрвээ гэх юм бол одоо илүүд нь дутууд нь гэдэг утгаараа бол нэг эрсдэл үүсэх хэсгийг бол ер нь их өндөр биш байхаа тий. Монголчуудын бас энэ одоо нөгөө ногооны хэрэгцээ бол айгүй бага шүү дээ. Шинэ ногоо одоо ерөнхийдөө л бараг л за амархнаар нь гэл нэг будаа ташуул нэг бол одоо лавшаа гэл манай монголчуудын нийтлэг иддэг хоолнууд байна тий. Тэгээ эсвэргээрээ ингээ асангууд уламжлалт хангаах дээр болохоор яаж ороод байна. Бид нар чинь зарим хүмүүнд одоо ингэ дагш нэг дээрээсээ үе бид нар одоо 3 үе гэдэг юм уу 7 үед ингээд генд нь ингээд яг тэр нь ингээд удамссан байдаг гэж яриад байгаа шүү дээ сүүлийн үед нэг тиймэрхүү тий. За тэр хүмүүс юу идчихсэн бидний юм зөгцнөө. Тэ бид нар шууд шаал өөр ингээд Азийн орнуудын шалгандаа хоол идэх юм бол биднэрт бас ходоод модоод нь болохгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ уламжлалтаар болоод юу гэж хэлдэг вэ? Бид нар одоо нөгөө яг жинхэнэ лавшаага 5 өдөр идэх ч юм уу 3 өдөр нь идэх байх юм бол бид нар зөгцөөл өө өстой гоё болж ийн гэдээ байх хэвээр юу? Ямар байх хэвээр вэ?
За эрүүл тэнцвэртэй хооллолтыг яг уламжлалт хангах ухааны талаас нь аваад үзэх юм бол яг ийм нөгөө яг бүр сутар дээр бичигдсэн юм онол байдаг байхгүй альва зүйлийг илүүдүүлэхгүйгээр дутуудуулахгүй буруу хэрэглэхгүйгээр явах юм бол энэ өөрөө эрүүл зохистой хооллолт болж байгаамаа гэдэг ийм өөрөө онол байдгийн. Тэгэхээр ер нь бол хамгийн товчхондоо яг энэ л байгаа байхгүй бид нар одоо юу гэдэг нь гурил гурил бүтээгдэхүүнийг магадгүй хэтрүүлж идээд байна тий чихэр амттай зүйлийг ч юм уу хэмжээнээс нь хэтрүүлж идээд зарим тохиолдолд бүр дутуудуулах буюу тий одоо огт хэрэглэхгүйгээр хасах ч юм уу тий ингээ яг тэр нэг бол хэтрүүлээд нэг бол багтуулаад яг тэр голын баланс гэдэг юмыг өөрөө алдагдуулчаад байгаа учраас бидний бие юм докторгүй байгаад байгаа байхгүй юу доктортой тэнцвэртэй гэдэг үг өөрөө алдагдчихад байгаа байхгүй юу яг бидний амьдралын юм аягаас за тэгээд яг нөгөө нэг улирлын одоо нөгөө сэний асуусан тэр асуулт дээр бол те яг уламжлалт тэр дээр үеэс яг яаж хоолж ирсэн юм бэ гэхээр ялцчгүй нөгөө улирлын хоолтыг ярих хэрэгтэй болдог. За улирлын хоолт дээр болохоор энэ дээр одоо юу гэдэг ахаад нэг өөр нэг талаас нь те эрүүл хоолт гэж юу вэ гэхээр одоо тухайн одоо байгальтай байгалийн тэр өгөгдөлтэй байгаль их бид нар тухайн улиралд яг юу гүгэн түүнийг хүртэх нь өөрөө эрүүл хоолт юм а гэж бас үзээд байгаа. За тэгэхээр энэ дэр жишээлхэн бол аваад үзэх юм бол одоо жишээлх юм бол тэгээ одоо зуны 3 сар бол цагаан эдээ идэх ч юм уу тий ингээд гиз дотор одоо цагаан эдээр бие илүү хөнгөн болгох тий хөнгөн байлгах. За тэгээд бүр цаашлаад энийг авч үзэх юм бол одоо гизний ашигтай бактери илүү эндээс бас сайн аваад тархлаагаа илүү сайн дэмжих нь гол суурийг энэ зуны 3 сард илүү бүрдүүлж ирсэн байгаа нь яг тэр Монгол уламжлалт ухааны цаад тэгээ уламжлалт хоолтын тэр цаад бас ухаан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг улиралтайгаа зохицуулаад хооллох нь өөрөө бас тэр эрүүл тэнцвэртэй хоолтын хамгийн суурь зүйл нь байгаад байгаа. Одоо биднэрт яг үүндээ байсан зүйл байгаад байгаа байхгүй. Ирээд энэ чиглэл рүүгээ явах нь л одоо юу бидний одоо амьдралын хэм маяг те эрүүл тэнцвэртэй хоолт гэдгийн гол чиг нь болцоод байгаа юм болоо та гэж юу нь бол хараад байгаа. Тэгээд энэс гадна одоо гэх юм 100 бол цагаан эдээ. За намар бол нөгөө зуны 3 сар байгаль одоо нарны шимээг авсан тэр одоо ногоо үр тарианууд маань яг дэлгэрдэг энэ үе те. За ногооноос бол бид нэр одоо нөгөө бит хэрэгтэй витамин, эрдэс те. Одоо энэ бүх хэрэгтэй шинэ дэжлүүдийг илүү авч идэг. Витамин одоо нөгөө одоо бэгийн төрлийн витамин гэдэг ч юм уу те. Энэ мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, тархлаа дэмжих энэ төрлийн одоо ногоо жимс үр тариаг бид нар авснаар нөгөө өвлийн улиралтай өнтөө давах тэр бэлтгэлийг хийгээд байгаа байхгүй яг үнэндээ. За тэгээ өвөл бол одоо идэж одоо идшээ бэлтгэхтэй. За тэгээд хавар бол бүр илүүтэйгээр одоо нөгөө хаврын тэ өвлийг өнтөө давсны баяр буюу сар шинийн баяр болдог шүү дээ тэ. За энэ баяраар бол илүүтэйгээр одоо нөгөө одоо өвөлжингээ хадгалсан тосоо тэ уламжлалт яг эдийн ундагаа бэлдээд ингээд энэ үед хэрэгжилж идчихэдэг. За тэнгуут ингээд цаашаа яах юм бол одоо хавар бол бүр илүүтэйгээр одоо нөгөө жил үндсэн тос жил үндсэн мах буюу борц хэрэгэлдэг ч юм уу те энэ маань өөрөө тэр хаврын архаг ядаргааг илүү дарж идэг эдийн унд байдаг ч юм уу те гих мэтчлийн улирал бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр яг жилийн 4 улиралд нэг хоол идээд ах нь өөрөө бас тийм тохиромжгүй зүйл байгаад идэг. Гэтэл одоо яг бидний үед бол яг ер нь бол нэг болчиход байгаа шүү дээ. Мах түлхүү болсон тий. Мах түлхүү гэснээс бас тэр карнивор дэглэм гэдэг байгаа шүү дээ. Дандаа мах идээд турдаг гэд. Та тэрийг юу гэж боддог вэ? Яг үнэхээр за тэгж нэлээ олон турсан хүмүүс харсан. Гэхдээ би боддог байхгүй яг энэ хүний дотор нь бол юу болж байгаа болоо гэд тий. За карнивор дэглэм болохоор илүүтэйгээр нөгөө мах тий уургаар илүүтэйгээр баялаг хоол хүнсээр ер нь бол энэ чи яг нөгөө нэг саяны хэлсэн тэр эрүүл хоолт гэдэг тэнцвэрийг шууд алдагдуулсан зүйл байгаа байхгүй шууд одоо махны хэрэглэл бол уургийн хэрэглэл бол хамгийн өндөр зэгтээ хүрсэн. За тэгээ хүний биед чинь өөрөө тэр махны хэрэглэл өндөр байгаад ирэхээр ямар сөрөг нөлөөнүүд үзүүлэх үү те мах бол махны хэрэглээ хэд өндөр байгаад ирэхээр бид хүчлэлэг байдал илүү өндөр болдог гэдэг ч юм уу те за цаашлаад бөөрөнд илүү ачаал өгөх гэдэг ч юм. Ингээд өөрөө биеийн тэнцвэр алдагдах нэг шалтгаан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ямар ч зүйлийг илүүдүүлэхгүйгээр дутуудуулахгүйгээр буруу эргэлэхгүйгээр хэрэглэх нь л одоо нэг тийм уламжлалт чи одоо хий шар бадгана гэж явцдаг те. Тэгэнгүүт махтай за би юу сонсчлоо ямар ч исэн будаа юу хоёрыг ч үлээ хольж болдгоо гэд нэг юм үйл зарцах тий. Эсвэл чи манайх дандаа тийм нэг
буруу юм ингээд банштай цай хамгийн сонгодог жишээ шүү дээ энэ дээр. Аха. Банштай цай болохоор юу гэдэг одоо нөгөө нэг сүү мах хоёрыг хамт хэрэглэх нь зохисгүй юм а гэж үздэг байхгүй юу? За тэгээд энэ дээр болохоор хэрвээ яг зохисгүй хоорондоо хэрэглэхэд зохисгүй үдээ ч гэсэнтэй хэрвээ энийг тухайн одоо нөгөө байгаль цагуур одоо орчин тий газар орноос шалтгаалаа хэрвээ энийг урт хугацаанд өөрөө идээд анхнаасаа идээд дадуулсан бол энэ бол зүгээр гэдэг байхгүй. Одоо жишээлх юм бол юу гэдэг тий хизээш банштай цай идэж үзээгүй нэг солонгос эмэгтэй ч юм уу ирээд банштай цай уух юм бол одоо дотор гэзний өвөрөх ч юм уу ингээд үл зохицох тэр шинж нь тухайд илэрх ч юм уу тий иймэрхүү байдлаар одоо нөгөө дээр одоо юу шинжүүд нь илэрч болно юм байна тий. Тархалт жингийн илүүдэл юу ямар эрсдэл үүсгээд байна? Аха. За тархалт бүр өстой нэрээ яг хот сэдв гэдэг шиг юу нь бол байгаад байна тий. Тархалт за тий тэрэн дээр бүр зөрүүлээд одоо турах гэдэг ч юм уу тий. Турах гэдэг үг ч одоо бүр аягүй хүчтэй нөлөөтэй юм үг болчиход байна шүү дээ тий. Тэгэнгүүт яг хав тархалт гэдэг нь өөрөө яагаад энэ олон эрсдлийг дагуулад байгаа вэ? Одоо бүр яг ингээд нөгөө дэлхийд дахинд авч үзэх юм бол өвчлөлийг ердөөсөө хоёр ангилаад байгаа шүү дээ. Халдварт болон халдварт бус өвчлөл. За халдварт бус өвчлөл яг дийлэгтээ ер нь бол 70-80% эзэлдэг бол Монголд бол 86% эзэлж байгаа. За тэгээ энэний хамгийн суурь шалтгаан нь бол ялцчгүй тархалт болоод байгаа. Тархалт буюу жингийн илүүдэлтэй. За тэгээд тархалт өөрөө яагаад энэ олон бодис солилцооны эмгэг цаашлаад одоо юу гэдэг бүр цаашлаад хамгийн эцсийн үг нь хэлэхэд одоо хавдар гэдэг ч юм уу те энэ одоо олон архаг энэ өвчлүүдийг үүсгэж байгаа вэ гэхээр тэр өөхний хэмжээ биес одоо их байх ёстой хэмжээнээс их хэтрээд ирэхээр бид өрөвсөл үүсгэх. За тэгээд даврт нөлөөлөх за тэгээд нөгөө нэг жингийн илүүдэлтэй одоо нөгөө зүрх судасны үйл ажиллагаа нөлөөлөх гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар тэр эрсдлүүдийг үүсгээд байгаа учраас энэ нь өөрөө хамгийн том эрсдэл суурь шалтгаан болчиход байгаа байхгүй юу. За тэгээд энэ дээрээс тархалтын одоо хамгийн одоо ихний одоо өвчлөлтэй хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол чихрийн шижин өвчлөл байгаад байгаа. За чихрийн шижин бол өөрөө одоо гэх мэдрэлийн жижиг судасны за тэгээ том судасны гэдэг юм хүндрэлүүдтэй байдаг. Энд чинь өөрөө дахиад бас айгүй том эрсдлүүдийн шалтгаан болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ялцчгүй чихрийн шижин бол одоо тэгээ тархалт за цаашлаа чихрийн шижингээр онцлогдох энэ эрсдлээс урьдчилнаас сэргийлэх нь бүрэн боломжтой байгаад байгаа. Ер нь бол хоолоор эмчлэгдэж гэж ойлгож болох чихрийн шижин бол тийм. Одоо яг л бидний өдөр тутамдаа идж байгаа хоолт байгаад байгаа хгүй. Энэ дээрээ л бид нэр анхаарч чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тэгэхээр чихрийн шижин чинь өөрөө чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр, хоёрдугаар хэлбэр гэж байгаа шүү дээ, тий. Хоёрдугаар хэлбэрийн хувьд бол яалцчгүй бүрэн сэргийлэх боломжтой юм өвчин байгаад байгаа. Ер нь бол ходоод ч гэсэн адилхан шүү дээ. Зүс ходоод энэ дотор 5 цуллаг эрэхтэн ч гэсэндээ яг л хоолны дэглэм сайн барайл зөв хоолоо идчих юм бол буцаад төлжөөд айгүй айтайхан болчихж байгаа шүү дээ. Тийм. Би өөрийгөө нөхөн төлжих одоо нөхөн сэргийлэх тэр чадвар гэдэг чинь бас айхтар ухаантай зүйл байгаа шүү дээ, тий. Зарим хүмүүс болохоор сахара бүр 0 болгоод бүр ямар сахар хэрэглэхгүйгээр бас турна гэж бас юм яваад шүү дээ. Үнэхээр бид нар ямар ч бүр сахар бүр 0 болгосон тохиолдолд тийм гой тураад үнэхээр бие маань 100% эрүүлжин гэж хэлж чадах уу? Цусан дахь сахартай ер нь шууд холбоотой байгаад байгаа. Одоо энэ дээр ярих юм бол чихрийн шижин дээр ялангуяа ярих юм бол тэгээд чихрийн шижин одоо сахараа шууд тиг болтно гэд хорих чи өөрөө дахиад авах хэрэгтэй юм аа. Авахгүй гэсэн үг аахгүй. Тэгэхээр сахар одоо юу гэдэг нь тэр бид чинь даралт унангууд чинь сахартай цай уудаг үстэй тий. Яг үнэ. Одоо энийг яг ямар их хүүсвэрээс авах вэ, ямар хэмжээнд авах вэ гэдэг тэгээд хоолныхаа ямар үед нь авах вэ гэдэг чинь л чухал байдаг байхгүй. Гэхдээ яг сахар идэхгүй болвол яг үнэхээр турах уу? Гэтэ энэ юу тухайн сахар гэдэг нь яг ямар сахараас болоод байгаа байхгүй юу? Таны магадгүй амтны хэрэглээ их байгаад байдаг ч юм уу тий. Одоо цай уух болгондоо сахар идэх ч юм уу, кофе заавал сахартай байдаг ч гэдэг юм уу тий. Та яг үнэхээр сахарын хэрэглээ чинь өндөр байгаа бол тэр яг сахарын хэрэглээг өндөр байлснаас болоод таны жин илүүдсэн ч юм уу тий. Яг тэр сахар зөвхөн илүүдснээс болоод танд тэр өвчин үүсээд байгаа бол магадгүй тэр намсаж болно. Тий буурж болно тэр төвшин бууруулж болно. Гэвтэл тухайн хүний онцлог нь тэр сахар ингээд их байгаа гэж ботсон ч гэсэн тий тэр сахар нь их биш байгаад
Тэ өөр шалтгаантай, өөр хоол одоо хоолоо буруу ийснээс болдог ч юм уу тий. Хоолныхын бүтц буруу ийснээс болдог ч юм уу. Тэгээд магадгүй таны жин өсөд байгаа бол тэрийгээ л засварч болно гэсэн. Шалтгаанаа олох нь чухал. Тэр нүүн мэрэгжилтнүүд чинь ялч хэрэгтэй болоод байхгүй. Харин тий хүмүүсийн одоо турах арга барилууд нь өртлөө шүү дээ. За би нэг юм хэрглэж ийсэн бол тэр хүнд би энийг хэрэглээ турцсан гэхээр нөгөө хүн хэрэглэгээ турна гэж бас байхгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр онцлогоосоо болж байгаа гэсэн. Ялггүй яг энэ дээр нөгөө нэг хүмүүсийн хамгийн их нөгөө хэрэгжээд байгаа юм яг хэрвээ ойр татны хин нэг хүн дээр нь тэр нөгөө үр дүн гарцсан бол энэ надад хэрэгсэн болох юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү нөгөө нэг нэгнээс одоо юу ийсэн одоо сэтгэлдээ гарсан үр дүн ч юм уу өөрчлөлт нь тухайд нөлөөлөх байдал нь арай өндөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яаж мэрэгжлийн хүн хэлсэн ч юм уу те ойр татны нэг хүн би ингээд үр дүн гарчлаа гэх юм бол за энэ л над дээр ажиллах юм байна гэдэг юм бас хандлагын нэг юм өөрчлөлтүүд бас байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ дээр болохоор яг хэрвээ үнэхээр жингээ хасгаж байгаа бол хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй юм маань нөгөө биеийн чин дотор агуулгадж байгаа өөхөлт ч юм уу те булчингийн мас маань яг хэвийн хэмжээнд байгаа юу, аль нь дутагдаад аль нь илүүтэйд альныхаа ингээд тэнцвэр нь алдагдаад миний жинд өөрчлөлт гараад байгаа вэ гэдгийг гэдгийг одоо тодорхойлох нь хамгийн ихний хийх зүйл нь байгаа таахгүй. Тэгэхээр тэн дээрээ тулгуурлаж бид нар одоо тийм биеэс хэдэн килограмм өөх хасах уу, хэдэн килограмм булчин нэмэх үү гэдэг ч юм уу энэ нөгөө гол тэр тоон үзүүлэлтэд харчаад ажиллах юм бол илүү үр дүнтэй. Өөртөө тохирсон жингээ хасалтаа хийж байгаа байхгүй. Гэхдээ нэгдүгээр тоол, хоёрдугаар заавал дасгал хөдөлгөөн тийм ээ. Тэгэхээр үеийн байгууллагын гарсан судалгаагаар болохоор одоо энэ халдварын бус өвчлөлийн шалтгааны 80% нь хооллолт, 20% нь хөдөлгөөн гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр 80% хэдүүлээ шийдээгүйгээр 20% шийдчихэд одоо юу гэдгийг би дасгал хийгээд ах чинь турахгүй байна гэдэг ч юм уу те ингээд яваад идэг. Тэгэхээр эхлээд хэдүүлээ юу хийстэй вэ гэхээр 80% шийдэх юм бол 20% нэмэл 100% болчихж байгаа байхгүй те. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний хийх ёстой асуудал бол ерөөсөө эрүүл тэнцвэртэй хоолтын мэдлэгтэй дээрээс нь тэр мэдлэгийг ашиглах хандлагатай хамгийн сүүлд тэрийгэ зөв чиглүүлээд дадалтай болчих чухал гэсэн. Тийм нэг хүн хэлхээс нь ашигладаг шүү дээ те. Тэгэхээр та магадгүй ингээд би ингээ эрүүл тэнцвэртэй хоолмоор байна гэд бодчих тий. Ингээд хүсээд идэг, маш их юм уншаад идэг. Тэгэн гот бид нар ч угаасаа мэдээллийн ерэн сунд амьдарч байгаа тийм үү. Тэгэн гот тэр их мэдээлэл дундаас яг энэ надад тохирох юм уу? Энийн тохирох юм уу? Үгүй юм уу гэдгийг бид мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөнхий заавал нэг мэрэгжлийн хоол зүйч гэдэг хүн байгаад байгаа. Тэгжээж таны тэр онцлогт тохируулаад за та тий таны хоолт ингээд хоолтыг ингээ харлаа. Таны ингээ эхлээд одоо үйлчлэгчтэйгээ судлаа шүү дээ. Таны хоолт юу энэ та өглөө юу иддэг юм тий. Магадгүй та өглөөний хоолоо буруу идэж эхэлчихдэг тий. Тэнгууд өдрөө олон буруу болоод орой олон буруу болчихдаг ч гэдэм юм уу тий. Тэгчгээр орой хоолоо итрүүлээ идчихдэг тий. Эсвэл идэхгүй явж байгаа л орой идчихдэг. Тэнгууд бас бид нар ингээд өвчлөлт үүсгээд. Тэгэхээр яг таны дадал юу байгаа гэдэг дээр үндэслэж ийж тэр буруу дадлыг хэдүүлээ эерэг дадлаар зөв дадлаар болж ингээд шилжүүлж хувиргаж ийж бидний нөгөө нэг эрүүл тэнцвэртэй хоолт гэдэг зүйл үүсгээд байгаа. Бусдаар бол мэдлэгийг бид нар хаанаас ч авч болно тийм ээ. Одоо ингээл арга хатгал манай чат GPT биш тий. Өнөөдөр гараад би яавал эрүүл хооллох вэ гэдэг юм ерөнхий гой суурийг хэлээд өгнө шүү дээ танд. Гэхдээ тэр яг танд тохирох уу гэдгийг нь ер нь мэрэгжлийн алзаач шийдэж өгдөг гэсэн. За би одоо нэг хинттэй асуулт заяа. Манай хоёр ч одоо өдөр тутамдаа хүмүүс зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нэг тураах бэлтгэлүүд байгаа даа шүү дээ. Тэр кофе бүр амар хэрэгэлдэг болсон тий. Тэр яг тураах кофе уугаад турсан хүн байна уу? Эсвэл бүр эсэргээрээ нөгөө эмнэлзэн юугаар үзэхлээр буцаад би эндээ хордуулаад бүр хэцүү байдалд орсон байна. Та хэд маань яг нэг бүсгүүчүүдтэй нэг гоё хэлээд өгөөч те. Их аюултай шүү дээ. Яг ихэвчлэн тураах бүтээгдэхүүнүүд нэг нийтлэг нэг суур байгаа. Одоо биес одоо хаван хөө хөлчлөлтэй ч юм уу те. Ингээл эхний тоног уугаал ингээл хамаг усын биенд усын хөөгөл хайчингууд өө би өстө тураад байна тэдэн килограмм хассан гэд. Тэнгууд манай нөгөө нараа олзууч яриад идэг. Яг нөгөө булчингийн масаа алдаад байгаа мó. Та үнэхээр гоё өөхнийхээ масыг хасаад булчингийн масаа нэмж чин хасаад байгаа юм гэдэг чинь айгуу чухалхгүй. Тэнгууд иймэрхүү бүтээгдэхүүн хэрэглэсний сөрөг үр дүн яадаг вэ? Та магадгүй нэг 14 хоног хэрэглээл дууслаа. Нэх гоё турцсан. Оо би өстө нэрэ тэдэн килограмм хассан гэж баясаад явж болно шүү дээ те. Гэт хамгийн эцсийн дүндээ яадаг вэ гэхээр 7 хоноод 10 хоноод за магадгүй сар хүрэхгүй буцаад пүнк гэд 2 дахин хэмжээ нэмчихдэг. Тэгэхээр нөгөө булчингийн масаа алдсан хүн чинь өөхний масаа хасаагүй байгаа гэдэг тэр биеийн бүтцээ зөв хадгалж чадаагүйгийн суурин дээр тиймэрхүү бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн нь өөрөө
сөрөг нөлөө өндөртэй. Одоо жишээ нь одоо бидний эргэн тойрны жишээ тохиолдож шүү дээ. Кето дэглэм маш их барьдаг. Тэгэнгүүт яг хоол зүйч нарын дунд бол кето дэглэмийг хамгийн уртдаа 7 хоног л барина гэж үздэг байхгүй. Тэрнээс өрөөсөө хитэрч болохгүй. Тэ тэгэхээр чин тэрий чинь ингээл хитэн сараар нь барьцсан. Тийм бүр нөгөө хүргэлтийн хоолнууд ааш тий. Тэгээ бүр дааврын өрсөлдөнд орсон ч гэдэг юм уу. Тэгээд дээр нойргүй болсон хүмүүс бас зөндөө байдаг. Яг тэр хоолтоосоо болцсон яг бүр өвдөд одоо яг надад нэг өөрчлөлт байгаа. Тэр болохоор ингээд нэг сар гараа кето барьчлаа. Тэгээд бүр өвдөөдөө. Тэгээ би одоо яг яахаа мэдэхгүй байна гэдэг югтэй бас сандаад байгаа байхгүй. Тэгээд ер нь эрүүл тэнцвэртэй хоолтой эхлээд хэмээн болгоод эхлэнгүүт түр нөгөө хэлсэн шүү дээ. Нэг ууран маань бөөрөнд ачаал өгöd идэг гэдэг тий. Тэнгүүд кето хоол гэдэг чинь угаасаа нүүрс усаа хасаад өөхтос уургасаад илчилгээ аваад байгаа шүү дээ. Хамаг илчилгээ. Тэгээд эсэргээрээ тэр бөөрөндөө хитрхи их уургийн ачаал авангууд бөөрөнд нь ачаал өгöd бөөрнүүдэд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнцвэртэй л хоолцоор. Турхад цагийн хооллолт чухал уу? Чухал. Цагаар хооллох нь ер нь чухал уу тий? Хүн бүр одоо нэг нийтлэг одоо яг би ер нь хэдэн цагийн зайтай хооллол зүгээр юм бэ гэд асуудаг тий. Тэгэхээр ер нь бүх хүнд хамгийн гайгүй тохиромжтой цагийг хэлээ л да. Бас онцлог онцгой ялгаатай гэсэн шүү дээ. Шүний ээлжтэй бол өөр гэдсэн яг. Тэгэнгუთ та өглөө нэг 9 цагаас өмнө өглөөний цаагаа уучдаг тий. Тэгэнгუთ ойролцоогоор нэг 7-оос 9 цагийн хооронд ч гэдэг юм уу тий. Тэгэнгуთ өдрийн хоол чинь нэг 12-оос 14 цагийн хооронд, орой хоол чинь нэг 18-аас 20 цагийн хооронд ч юм уу ихтэйл тий. Хамгийн оройд бол 20 цаг гэдэг. Гэтэ яг нэг унтахаас нь 2-оос 3 цагийн өмнө 3 цагийн өмнө байвал зүгээр ч гэдэг юм. Тэгээ ямар хоол идэж байгаасаа бас шалтгаална. Яг товчхондоо хэлэх юм бол үндсэн өглөө өдөр орой гэдэг 3 хоолны хооронд 4-5 цаг. Тэгээ хөнгөн зууш үндсэн хоол болоод хөнгөн зууш хоорондын цаг маань нэг 2 цаг байхад юм болтгий. Тэгэхээр та юу гэсэн үг вэ гэхээр өглөө та 9 цагт цаагаа уучлаа. Өглөөнийхээ цаг яг гоё уучлаа. Тэгвэл 11 цагт хөнгөн зуусаа идэнэ гэсэн үг байхгүй. Тэгэнгუთ 12-аас 14 цаг та өдрийнхөө хоолыг идчихлээ тий. Тэгэнгუთ 16 цаг үед хөнгөн зуушаа идэнэ гэсэн үг. Тэгээд орой та 16-аас 18 цагийн 18-аас 20 цагийн хооронд хоол идчихдэг. Магадгүй та 12 цагт унтдаг бол яах вэ? Тэгвэл та хөнгөн зуушаа бас итгэл хэрэгтэй болж байгаа байхгүй. Та 8 цагт хоол идсэн бол 10 цагта хөнгөн зуушаа идэж таа гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд зохицуулчихаар яадаг вэхээр бие махбодод нөгөө илчлэг гэдэг юм хэрэгтэй шүү дээ. Бид нар юу яах гэж хоол идээд байгаа. Тэр илчлэгийг авах гэж хоол идээд байгаа байхгүй. Тэгэхээр илчлэг гэх юм бол машинаар ярих юм бол бензинтэй адилхан. Машиныг бензин дуусчвал таг зогсчихно доо. Хүний бензин дуусчвал таг зогсдоггүй. Тэгвэл шүний ээлжтэй хүмүүс бас л яг цагаараа хоолоо идэл авах зүгээр юм шиг бол арай өөр. Тэгэхээр яг энэ дээр хоол зүйч нар яадаг вэхээр нөгөө хоолных нь бүтцээр л ажилдаг гэсэн юм. Тий. Цаг нь бол нэх өөр биш. Та шүн ажиллах гэж байгаа 12 цагт хоол идэж байгаа байхгүй тэр хүн. Тэгэнгუთ бид нар 12 цагийн хоолны бүтэц ямар байх юм? Өглөө ээжээсээ буугаад идэх хоол нь ямар байх юм гэдгийг нь л зөвлөж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэж ээж тэр хүн балаас тэхгүйгээр би танд яг ингээд би өөрийнхөө хоолыг ярих юм бол та шүний ээлжтэй хаад би өөрийнхөө хоолыг ярих юм бол ингээд харин тийм тий. зохицохгүй байхгүй. Нөгөө тэгүр орой 6 цагаас хойш хоол идэхгүй гэд бас нэг ингэж хэлээд байдаг тий. Тэр гутлаа хүмүүс айгүй хөөрх ингэнэ. Би 6 цагаас хоол идэг. Айгүй хөнгө хүмүүс баах юм байсан дээ. Хөнгө хоол идэг гэдэг байхгүй юу? Тэр гутлаа хамгийн амар нь хөнгө хоол гэдэг тэр гутлаа. Юу вэ? Таны хөнгө хоол юу ингэн гот. Тэгээд хитэн боо идчихэл унтчихдээ ш гэдэг байхгүй юу? Тэр гут нөгөө боо борцог маань гэдэг маань яадаг вэ гэхээр нэг глицемик индекс гэдэг зүйл нь өндөртэй. Өөрөөр хэлбэл таны цуснд бол сахарыг огцом ихсэгдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү хүнсүүдийг оройн цагаар хэрэглэх нь яах вэ гэхээр та нөгөө нэг орой гэдэг чинь өөрөө та амрах гэж байгаа байхгүй юу? Ингээд харьцангуй булчингаа ажилуулахаа болох гээд байна. Тархиа ажилуулахаа болох гээд байна. Ер нь ингээд нэг тайвшрах гээд амрах гээд ахт нь гэд өндөр ишлэг өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр өндөр ишлэг яадаг вэ гэхээр таны биед нөгөө нэг илүүдл үүсэж шүү дээ. Өөрөөр хэлбэл сахарч огцом ихсэгдэг глицемик индекс өндөртэй хүн юм чинь цэцний сахарыг хэсэгчээр тэр ихссэн сахар маань эргээд яг илүүдл илчлэг маань нөөцлөгдөө тэгээд чи нэмээд идэг. Тэгэхээр нөгөө би ус уусан ч тарадаад шүсээ залгсан таруулаад гэдэг те тэр чинь л ингээд үүсээд идэг гэсэн. Тэгэхээр хит хоолой хорихгүй хит нэг дор хийхгүй. Тэгэхээр нэг удаагийн хэмжээгээ маш сайн тохируулаад сурчих хэрэгтэй гэсэн. Нөгөө энэ үү? Бэлгаар те хүний нэг 5-ны дүрм яриадсэн шүү дээ. Тэгэхээр тэр 5-ны дүрмийг та өглөөний цайн дээр арай жижиг тавгтай, өдрийн хоолн дээр арай том тавгаар идээд, орой хоолнд арай жижиг тавгтай идчихэж байгаа гэсэн. Тэгхийн болоод нөгөө хэмжээч болчихж байгаа. Тэгэхээр ер нь ярьсан дээр яг хөнгөн зууш ер нь хүн болгоно хэрглэж хөвшүүл бас зүгээр. Тэгэхгүй бол би түрүү нэг яриадсан булчин бензин гэдэг байгаа шүү дээ. Одоо бензинээ бид нэр ингээд тогтмол аваад ахаа. Өөрөөр хэлбэл цусны дах илчлэгээ тогтмол тэнцвэртэй байлгаад ах юм бол ямар нэгэн байдлаар бид чи илүүдэл дутал гэдэг зүйл үүсэхгүй учраас бие махбод ингээ харьцангуй ажлын бүтээмж сайтай ядрахгүй ингээ яваад идэх тэрсээ чи явж идэг гэсэн үг. За тэгвэл бидний хамгийн түгээмэлийг идэж болохоор тий одоо үнэн асар өндөр биш. Тэгээд юу яхаар өсгөрөл идчихдэг хөнгөн зуушны орц хэлж өгч.
Ер нь бол хөнгөн зуршинд хамгийн төгс сохирдог юм сүү цагаан эдээ жимс. Тэгэнгүүт сүү цагаан эдээ хэдүүлээ яагаад хоолтойгоо хамт идэхгүй байх гээд байгаа вэ гэхээр одоо ногооноос авах гэж байгаа ч юм уу те төмрийн шимэгдэлтийг нөгөө сүү цагаан эдээ маань бууруулцдаг. Эсвэргээрээ сүү цагаан эдээнээс авах гэж байгаа кальцийн шимэгдэлтийг нөгөө хоол маань бууруулцдаг байхгүй. Тийм болохоор бидний хувьд яах вэ гэхээр сүү цагаан эдээгээ гой хөнгөн зуршинд идэх. Тэгэд авч явахд ч гэсэн авсарах шүү дээ. Кармандайц ч болно. За давхар одоо жимс гэсэн дээр хатаасан жимс ч юм уу нөгөө самар бидний идэж хөвсчээ. Харин хөнгөн зуршин дээр ганц анхаарах юм нь юу вэ гэхээр илчилгээр тохируулцарна. Тэгэн гот хэдүүдээ самар идэж болно шүү дээ хөнгөн зуршин дээр гот коворын нэг уур самрыг аваад дуусгач бүгдийг ич. Нэг атгах гэдэг үстэй тий. Тий одоо нэг атгуул гэдэг. Гэтэ ер нь бол ингээл алганы хонхорхоогоор гэлээ нэг 30 гаруй 40 грамм гэдэг юм. Ямар төрлийн самар вэ? Ямар төрлийн жимс вэ гэдгээс хамаарат өөрөлдөө. Гэтэ тэрийгэ бол ингээд тооцоолуулаад сурчаад хэрэглээд явахаараа ямар тач нөгөө хөвсчүүл зүгээр. Одоо ааруул гэхээр та нэг 30 грамм идчихвэл болно ч гэдэг юм уу тий. Тэгэх юм бол та нэг 30 грамм итгэхээр нэг 80-аас 100 ккал ичлэг авчнаа гэдэг ч юм уу тий. 24 грамм ааруул нэг 80 ккал ичлэг авчдаг юм аа. Тэгэнгүүт таны нэг удаагийн хөнгөн зуршны ичлэг за 1800-тай иддэг ичлэгтэй та идэх ёстой байлаа гэж бодсон. Ер нь бол таныхаа тэр хавцаа байгуулах гэж бодоод байна л да. Тэгэхээр 1800-тай байгаа гэж бодох юм бол та нэг 150-аас 180 дотор багтаагаад идчихдэг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө сайхан юг эдээд ааруулаа эдээд нэг жимстэй идчихдэг ч юм ингэж болно гэсэн үг байхгүй. Надад нэг жижиг аяг тарган дотор нэг алим хийгээд идчихэд болох нь шүү дээ. Тий баг. Тэгэхээр тараг бол нэг 150 грамм нь жишээ нь нэг 125 ккал ичлэгтэй байх жишээтэй байхгүй. Тэгэхээр та нэг 125 ккал гэж бодоод тэрэн дээрээ нэмхэн жимсээ нэм чинь нэх гоё нэрс ч юм уу нөгөө гоё жижиг жимсгнүүдээ идсэн ч болно нөгөө антиоксидант баялаг гэл тий. Тэрийг нэмээд идсэн ч. Бас сүүлийн үед тарган дэглэм гээд гарцсан. Тараг айгүй их хэрэгэлдэг болж байна. Хитрхи хэрэглүүл бас сүү цагааны эдэний онцлог юу гэхээр уурам нүүрсээс өөхтас гэж яриадсан шүү дээ. Тэр гурыг гурвуулын агуулдаг байхгүй юу? Тэгэхээр одоо нэг удаагийн ичлэг ихтэй хэрсэлтэй. Өөхтас маань нөгөө 1 грамм өөхтас 9 ккал ичлэг танд үүсгэж өгнө гэсэн үг байхгүй юу? 9 ккал бензинийг. Тэгэхээр та өөрөө нөгөө юу ичиж байгаа гэсэн үг байхгүй юу? Банк тарга их хидээд ах юм бол тий хүссэн одоо танд байх хэвээр хэмжээс давуулж идээд ах юм бол өөхтасны чи хэмжээ ихсээд юм гэсэн үг байхгүй юу? Тэгээ би танд тэр 150 мл тараг нэг удаа уучаарай гэдэг. Тэгхгүйгээр та тараг сайн гисэ гэж 200 300-аар ингээд уугаад ах юм бол магадгүй тэр илчлэг чи ингээд ихсэх хэрсэлтэй. Тэгээ бас нэр тараг гэж ярьснаас манай жин асгч хүмүүсийн дод ийм яриад сүү цагаан эдээ хэрэгж болохгүй гэсэн шүү дээ. Таргалуулна гэсэн. Ерөөсөө жин бууруулахгүй гэсэн гэдэг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө хийсэн яайл болохоор тэнцвэрийн хангаад эдээ сурчих юм бол одоо сүү цагаан эдээ шиг бидний кальцийн хэрэгцээг нөхөж чаддаг хүнс ер нь ховорхон. Кальцийн хамгийн том их үүсвэр ерөөсөө сүү цагаан эдээ. Тэгэн гот та юу хөө махнаас кальц авахгүй байх юм шиг тий. Ногооноос кальц авсан сүү цагаан эдээнээс авдаг шиг тийм их кальц авч чадахгүй учраас тэрийг заавал тэнцвэртэй хэмжээгээр өдөр бүр идэж сурах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нэг хүнсний 6 бүлгийгээ заавал идэх хэрэгтэй гэдэг гэсэн үг байхгүй. За одоо хоёр гоё эмэгтэй байсных одоо би асууя л да. Яг өдрийнхөө гоё юу иддгийг хэлээд өгч. Яг та хэд ингээд бүр өөрсөндөө суулгацсан тийм гоё өдрийн тийм дэглэм гэдэг юм одоо юу гэх юм те хооллолтоо хэлээд өгөөч. Бид нар бас тэр чинь дагъя л та. Хоолтон дээр болохоор яг нөгөө жин хасах гэдэг талаас нь яах юм бол яг нөгөө миний яг хувийн нэг юм туршлага байдаг байхгүй юу? Би ч бас 10 жилээсээ ер нь нөгөө нэг нэлээд жоохон таргалттай байсан. Тэгээд жин дээр ер нь бол нэлээд ингээд анхаарад одооноос бол би яг сүүлийн 2 жил бол яг нэг жин дээр байгаа. Жингээ хадгалж чадсан гэсэн үг аахгүй. Тэгэхээр би энийг бүрдүүлэхийн тулд булчингийн масаа маш сайн нэмсэн гэсэн үг. Булчингийн мас нэмээд ирэхээр хүний тэр нөгөө өөхөлт үүсэх тэр үйл явц маань удаашрдаг буюу өөхний үүсэх явцыг булчин маань блоклж чаддаг байхгүй. Тэгэхээр булчин сайтай байх нь эргээд таргалах эсвэл жингээ барих гэж байгаа хүнд бол хамгийн ер нь бол тохиромжтой үзүүлэлт гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг нь жингээ яах ч хэрвээ та хурдан хугацааны үр дүн өсөж байгаа бол тэр үр дүн чи эргээгээд хурдан хугацаанд буурна гэсэн үг байна. Хурдан өсөж байгаа бол хурдан буурна л гэсэн үг. Тэгэхээр янз бүрийн хурдан турах ч юм уу те хурдан ингэх гэдэг юм зүйлийг ер нь бол толгоноос ер нь алавч хаях хэрэгтэй урт хугацаанд эрүүл яг нэг жин дээрээ ч юм уу доктортой байя гэж бодож байгаа л. За тэгээ ер нь бол яг уу сайн идчихэж сайн турна гэдэг үг байдаг байхгүй юу? Бүр яг жин хасах байгаа бол сайн идчихэж сайн турна. За тэгээд яг өглөөний цайнаас авахуулаа бүтний өдрийнхөө хоолтыг юу хэлэх юм бол өглөө усад мэдээж усаа ууна. За тэгээд өглөөний цайн дээр бол би ихэвчлэн өндөг овёстой хамт шараад эсвэл өндгөө талхтайгаа шараад
Тэгээд нэг алимтай ч юм уу, нэг өвөрцөг помидортой ч юм уу те ингээд идчихдэг. За тэгээд ер нь бол ингээд идсэн бахад нөгөө өдрийн хоол хүртэл нэг өлсөд байдаг байхгүй. Бид нэр яг өглөөний цайн дээр л ер нь бол анхаарч байгаа юм бол нөгөө өглөө юу идэн хүн яг бүтэн өдөр тухайн хоолоор өлсөд идэх байхгүй. Тэгэхээр өглөө магадгүй би 2 бов идчих юм бол бүтэн өдөржингөө таны гурлын мэдчихсэн, гой амттай мэдчихсэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү хоолоороо ер нь өглөө юу идэн өлөн тэгээ ходоод маань юу орно түүгээр ер нь өсөж идэг. Тэгэхээр ураг нүүрс өг тос гэсэн юм үндсэн 3 бүрэлдэхүүнээ л яг авчих юм бол тэгээд тэрнээс хойш хоолт бол нэг санаа зовдох зүйл бол байхгүй. За тэгээ өдрийн хоолн дээр бол мэдээж махтай одоо гурилтай ч юм уу эсвэл төмстэй. За тэгээд за ер нь бол би хөвчлэн яг будаа тоогорох ч юм уу хийгээд авч явахаар бол ч юм уу те эсвэл ажил дээр бол нөгөө сет хоол гэдэг ч юм уу иймэрхүү байлаар иддэг. Тэгтээ хоолны идэхт дараа л бас их чухал. Одоо би ер нь бол ирээдүйд чихрийн хийж өвчнөөс урьдчилан сэргийлэх ч юм уу те. Одоо тийм тархалтаа сэргийлэх юм бас зорилготой байдаг учраас идэх дараа л маань за би ажил дээр жишээлбэл сет хоол идэх юм бол мэдээж 2 дугаар хоолоо дөрүүлж идээд за 1-р хоол маа салааттай юм салаадаа төрүүлж идээд махаа идээд одоо будаага идээд гэдэг ч юм уу те иймэрхүү дарааллаар л иддэг. За сет хоол маань хаяа ихтэй тах юм бол би 2 угаад идчихдэг байхгүй юу. 12 цагт идсэн бол ажил тарахаас өмнө 4 цагийн үед ч юм уу те ингээд идэх. Ингээ 2 угаад идэх нь орой хэтрүүлж идэхээс бас сэргийлтий. Тэгээд оройдоо бол яг алганыхын хэмжээгээр бол иддэг. Яг оройны нөгөө бид нар чинь өдөржингөө өсөж явчаад орой яг бүр 2 дахин идчихэд идэх байхгүй. Тэгэхээр энэ хоолныхаа нөгөө балансыг тааруулах нь юу нэг чухал. Тэгээд мэдээж яхав дундуур нь ч юм уу те өсөөд яах ч юм уу гэх юм бол одоо орой ажил тарахаас өмнө нэг аяг таргуудаг ч юм уу. Таргын дотроо нөгөө чаавар мөр хийгээд ч юм уу тийм иймэрхүү байдлаар идэх ч юм уу иймэрхүү байдлаар хоол ер нь бол цогцолоо явдаг. За энэ дунд бас нөгөө миний ч өмнө гарч ирсэн нэг алдаа байдаг. Одоо хүмүүсийн дунд ч гэсэндээ одоо яг үйлчлүүлэгч нартай тийм ингээд хамт ажиллаад явах ч гэсэн гаргадаг алдаа бол усны хэрэглээг мартагдуулаад идэг байхгүй юу. За миний хувьд бол одоо яг би өөрийнхөө жишээн дээр хэлэх юм бол би өдөрт ер нь 8-9 аяг уух шингэн зүйл уух юм бол энэ бол миний хэвийн хэмжээ. Тэгэхээр яг нөгөө хоол хоорондоо одоо энэ усны хэмжээгээ тохируулах нь ер нь хамгийн чухал. Тэг энийга баланстайгаар уух нь. Одоо нэг доор ингээд их хэмжээгээр уух ч юм уу тиймэрхүү байлаа биш. За уснаас гадна энийг бас бусад шингэнүүдээс нөхөд авч болдог. За одоо юу гэдэг нь нөгөө чаавартай ус ч юм уу, баг зэрэг лимоны шүүстэй ус ч юм уу, нөөцөгийн бал ч юм уу ингээд нэмээд уух. За кофеин агуулгагүй цайтай ч юм уу иймэрхүү байдлаар энэ 8-9 шингэн зүйлийг авах боломжтой. Ингэж нөгөө шингэн алдагдаад ирэхээр дахиад жин нэмэгдэх хандлага бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хамгийн нөгөө гол алдаад байдаг юм хоолн дээр анхаарсан ирнэ шингэнээ дорж одоо өдөрт 2-3 аягийг уучдаг ч юм уу тийм. Энд чинь бол маш бага хэмжээ байхгүй. Тэгэхээр сайн хооллож шингэнээ хангалттай авчиж ер нь бол бид нар тэр чин хасах процесс маань бидний бие доторх тэр ажиллах хүчээ хангалттай өгчиж энэ маань бие маань өөрөө сайн ажиллана шүү дээ. Тэгэхээр тэрийг хангалттай өгөөгүй хангалттай энерги хоолноосоо ч юм уу шингэнээ ч юм өгөөгүй бол тэр чинь нөгөө байгаа ямаараа л тэр ажлыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг миний нэг өдрийн хоолт бол нэг иймэрхүү байдаг. Яг саяных дээр чи өргөжлөд асуухад хүмүүс өсөх мэдрэмжийг бас нөгөө цангах мэдрэмжийг яг өсөж ин гэж бас хүлээж авдаг гэдэг тий. Тэр яг үнэн үү? Тий. Одоо жишээлх юм бол ингэдэг байхгүй юу? Яг нөгөө хүний тарих болохоор өсөж байгаа юу, цангаж байгаа юу гэж ам цангаад байгаа юу гэдэг энэ хоёр мэдрэмжийг ялгадаггүй. Тэгэхээр хэрвээ одоо ялангуяа бүр нөгөө хоол хооронд хэтрүүлж идэх гэж ч юм эсвэл нэг амттай мэдмээр санагдах ч юм ийм одоо мэдрэмж бүр дахин төрөөд байдаг бол тухайн хүнд сахарын хэрэглээ маш өндөр байгаа байхгүй юу? Энэ бол шууд нөгөө энэ үсэг мэдрэмжийг тийм дахин төрүүлээд байдаг. Тэгэхээр энийг бол мэдхнийг арга нь бол ийм мэдрэмж төржил байгаа бол нэг аяг ус уугаад нэг 5-10 минут хүлээгээд үнэхээр яг энэ үсэж байгаа юу гэдгийг ингээ ялгаж салгах хамгийн одоо ингээ арга. Тэр бас турах гэж байгаа хүмүүс ч гэсэн хэрэгтэй байгаа байхгүй тий. Өсөөд байгаа юм бол хоол идэхээс өмнө ч гэсэндээ хамаагүй нэг ус. Гэхдээ бас нэг зөрчилдөд байдаг шүү дээ. Хоол идэхийн өмнө олон дараа 30 минутын дараа тий шингийн юм зүйл хэрэглэн гээд тэнгүүт ингээд мэдгүй. Энийг бас энэ аягүй сонирхолтой юу байгаа байхгүй одоо үнцэг гэх юм уу тий. Энийг болохоор бас яг тэр нөгөө уламжлалт амгаах ухааны эдийн ундын одоо зарчмууд гэж байдаг. За энэ дээр болохоор хэрвээ жингээ асгаж байгаа бол хоолны өмнө шингэн зүйл уух, унд буюу шингэн зүйл уух, жингээ барих гэж байгаа бол хоолтойгоо хамт, жин нэмэх гэж байгаа бол хоолны дараа
гэж хэлдэг. Оо, шал өөр юм тий. Тийм. Тэгээ яг энэ болохоор бүр яг ийм нөө бичигдсэн юм онол байт юм. Тэгэхээр хэрвээ жингээ асч бол хоолныхоо өмнө ч юм уу тий. За манай зулаагийн дэглэм. Би ерөнхийдөө бол яг нөгөө тавны зарчмаа барихыг хичээдэг. Яагаад тэгэхээр би бас өөрөө жоохон нөгөө гурлийн юм дуртай, амттай юм дуртай. Тэгээ яг шүн орой жоохон суу одоо ажиллах ч юм уу тий хэрэгцээ өндөртэй. Тэгэхээр яалтчгүй нөгөө тавны дүрмийг барьж ээж бид нар нүүрс цусныхаа хэрэглээг зохицуулдаг гэсэн үг. Тэгээ тийм учраас одоо нөгөө хоёр будааныхаа нэгийг иддэг ч гэдэг юм уу тий яг тэгж хэлсэн шүү дээ. Яг тэр шиг. За өглөөний цай маань ихэвчлээ яг л заавал ногоо орж өгнө. Би зөв дараалал идэхийг түрүүн тавьж дурдаад өнгөрсөн шүү дээ. Яагаад гэвэл тэр нөгөө цус нь өглөө заавал одоо ямар нэгэн байдлаар хідэн зүсэм ч хамаагүй өөрцөн идчихнэ. Тэгээд араас нь өндгөө идэнэ. Хамгийн сүүлд овёос идэх үү, нэг зүсэм талах идэх үү. Тэгээ мэдээж нэг сайн чанарын тос идэх хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг цус ялгаралтай дэмжиж өгнө гэдэг ч юм уу тийм энэ зарчмаа бол заавал барьдаг. Ингэж өгснөөр өдрийн турш бидний хоолны шингэлт бас сайжрахад тусалдаг учраас за тэгэнгүүт зөв дараалалаараа заавал идэнэ. Тэгэхээр заавал хийж би өөрөөс тэмхээ идэнэ гэсэн үг. За яагаад ингэдэг вэ гэхээр одоо хэдүүлээ нэг өөрөө бас мэдчихэж магадгүй нөгөө 10 жил ингээд сургуультай явахаа өмнө нэг 2 талах ч юм уу 2 боо идчихэл явчингууд өдөр нэг 10-11 цагт үтнэл колоо ингээд тийм шүү дээ харлдаг те амар үсдэг. Гэсэн чинь эсрэгээрээ өвлөө явчихаар яадаг шүү. Тэгэхээр нь бид нэр заа өсөд ядаргаа болоод идэв хос явчих гэж явчихдаг шүү дээ. Тэгэнгүүт яг энэ чинь яг энэ нөгөө хоол идэх дараалалтай байгааддаг. Тэгэхээр ажлын бүтээмжээ сайн байлгая. Илүү төлөө одоо илчлэг бидэд хоригдуулахгүй буюу өөхөө нэмэхгүй байя гэж бодож байгаа бол та ерөөсөө зүгээр л зөв дараатаар идэх сурч хамгийн энгийн арга гэсэн үг. Тэгэх юм бол та өглөө 2 зүм өвөрцгийг 2-3 зүм өвөрцгийг идлээ, дээрээс нь өндгөө идлээ хамгийн сүүлд талхаа ичиж байгаа хгүй. Тэгэнгუთ нөгөө цусан дах илчлэг чинь одоо нэг илчлэгч өөрөө бензин гэсэн шүү дээ. Хүний хувьд болохоор ингээд амин чухал эрхтнүүд чинь зүрх цохилохын тулд бид нар амьсгалахын тулд тэр илчлэгийг ашиглаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр илчлэг чинь өөрөө яадаг вэ гэхээр та ингээд шөнийн турш унтаад юу ч идээгүй шүү дээ. Тэгээ өглөө босч ирж байгаа шүү дээ. Тэгэнгუთ тэр үед яг нөгөө тэр шаардлагатай илчлэгээ ингээд би чинь ингээд хүсцэн хүлээцэн ингээд сандарсан байж байгаа байхгүй юу? Тэгэнгуут нь нөгөө өндөр одоо нөгөө амин чухал эрхтний хангахын тулд багахан илчлэгтэй хурдан задартыг мөхчөд байгаа байхгүй юу? Тэр нь ногоо одоо тэр өөрсцээ ч юм уу те бахкаа илчлэгтэй хурдан задардаг юм өгчөнгүүд нөгөө амин чухал эрхтний чинь хэрэгцээ ингээ хангачиж байгангууд би за илчлэгээ өгчлөө гэж тайвширчдаг байхгүй. Тэгээд араас нь өндгөө өгчөнгүүд өндөгч өөрөө харьцангуй удаан задарч танд илчлэгээ өгнө те. Тэгэхээр ингээ цусны чинь сахар ингээд баг багаар нэмэгдээл илчлэгч ингээ баг багаар цусандаа ороод яваад гэсэн байхгүй. Гэтэл эсэргээрээ хуйлаа шууд талхаа идчихэж байгаа шүү дээ. Тэгэнгუთ талмаа нөгөө би түрүү хэлсэн глицемик индекс өндөртэй буюу цусны сахарыг огцсон хэсэг нь тэгэнгуთ нэг цусэм талхачаа өөрөө 100 ккал илчдэг явж байгаа байхгүй юу? Тэгэнгуთ шууд 100 ккал илчдэг та авчаар нөгөө өндөр илчлэг болоод ирэнгуთ бие махбод юу гэж үздэг вэ гэхээр амин чухал эрхтэн чинь тэр талхыг яг боловсроод хурдан задарна нөгөө талхачаа хурдан задраад яг танд богино хугацаанд өндөр илчлэг өгч. Тэгэнгუთ ингээд амар гоо сэргийг явж ийснээр нөгөө бие махбод чинь нөгөө байх ёстой хэмжээнээс ихтчлээ дээ гэж үзээд нөгөө айцсан байсан эргэтэн чинь тэр талхныхаа бүх илчлэгийг 100% татаад авчих. Нөгөө 100-аа шууд татаад авчдаг байхгүй. Тэгэхээр илчлэгийн илүүдэл үүсээд тэгэнгუთ илчлэгийн илүүдэл үүслээ гэдгийг бие махбод эргэж зохицуулаад тэрийг бууруулдаг гэсэн. Тэгэнгუთ нөгөө буусныхаа дараа бид нөгөө нялтанд ортог. Амар хүсдэг тий. Тэгтэл юм идэхгүй байхаар яадаг вэ гэхээр бид нар нөгөө угаасаа бид нарт биеийнхээ бензинийг өгөхгүй байгаа штэ, илчлэгээ өгөхгүй байгаа штэ. Тэгэхээр би өөрийгөө хамгаалах тогтолцоогоор бидээ байгаа уураг одоо булчингийн маасаа өөхөө ч юм уу те задлаад илчлэг болгоо ашигладаг. Тэгэхээр нөгөө яг амин чухал эрдэнд хэрэгтэй байгаа илчлэгийг ч өгөөл жоохон аваад байгаа байхгүй. Тэгдэг учраас тэгж ингэж савлалт өгсөхгүй. Тэгэхээр өөр нь эрүүл тэмцэртэй хоолтын ард суурь нь ерөөсөө та тэр цусны сахарыг буюу тэр илчлэгээ хэд багсахгүй хэд илтүүлэхгүй л яваад ахын чухал аваад байхгүй. Тэгээд хоолтой хоорондын зай ч гэсэн ард нь дандаа л тэр тактик яваад. Хоолтой хоорондын яагаад тэгж хоол яаж болохгүй тий 12 цагаас хойш их байж болохгүй гэдэг ч юм уу тий өглөө оройны цаг чинь нэг тийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий би түрүүний 4-5 цагийн зайтай байвал зүгээр шүү гэдээсэн шүү дээ. Яг тэр болгон чи яг тэр би илчлэгийг ингээл баг багаар өгөөл ингээл тэнцвэртэй хуваарлаа л өгöd байгаа байхгүй. Тэрэн дээр л ерөөсөө үдэлж байгаа гэсэн. За ингээд миний өглөөний алдууслаа. За өдрөө болоод яг би түрүү ярьсан чинь бас адилхан тавны зарчмаа баримталдаг. Гэтэ арай том тавгаар. Тэгэхээр бас идэх дараалалаар ногоогоо зөвхөн аваад бичдэг гэсэн. Тэгэхээр зөвхөн ногоо зөв идэх дараалалаар нөгөө би нэг фэйсбүүкээс харж ирсэн. Нэг амар гоё жин хасах хөтөлбөр гэсэн аахгүй юу. Тэгээ харсан чинь яг зөв идэх дарааллыг ашиглаад тийм хөтөлбөр хийгээд тэгээ хүмүүс тэнд ингээд нэг 10-20 мянган төгрөг төлж ороод тэгээ зөв идэх дарааллаа заалгаа тэгээ айгуу гоё жингээс явцсан. Тийм тохиолдол бас байдаг аахгүй юу. Тэгэхээр энүүгээр яг би өөрөө ч гэсэн бас жингээ нилээ ингээд барьчдаг.
одоо хичнээн ачаалтай байгаад ингээд нойр хоолгүй яваад жингээ барихад жоох хэцүү байх үе байдаг ч гэсэн яг тэнцвэртэй хоолж байгаа цагтад жингээ барихад бол супер арга штэ. Үгүй тэгсэн чи манай хоёр юу хамтан идэх юм уу да? Идэх штэ. Ерөөсөө хэлэхгүй. Би бол өөрөө чихрэн битээ хүн байхгүй ерөөсөө. Амтанг бол амьдралгүй гэдэг хүн байхгүй тий. Байнгын нэг тийм чихэр мэхэр цөмхөнд бол байнга явж байна. Нөөднөөсөө ингэж энерги авч идэв. Тэгэн гутал чи нөгөө илчлэг чинь яригадаад байхгүй. Сая яг чихэр чинь яг тэр юутэй үртээр татах нүүр өндөр глицемик индекс өндөр буюу цусны сахарыг огцом хэсэгчдэг байхгүй. Тэгэхээр танд тухайн үедээ ихийг л авчих юм бол одоо илчлэгээ илүүдэл үүсгээд нөөц бол шүтлэгдэх эрсдэлтэй л гэсэн. Тэгэхээр чихэр идмээр байгаа бол заавал хоолоо зөв дараалал эсдийнхээ дараа идэж болно гэсэн. Тэгэх юм бол маш гоё тэнцвэртэй хэрэгтэй юм. Тэр нөгөө нэг манай хөтөлбөрт оролцож байгаа хүмүүсийн онцлог тийм байдаг. Би ч кофе уудсан штэ яах вэ гэж доош орчтой. Зүгээр штэ та кофе ууж болно штэ. Өө тийм үү гэж баярлаад. Кофегаа тэгвэл хизээ уух юм гэдгийг зааж өгнө гэсэн. Хизээ уух юм. За, кофе хидийг уух юм бас. Өдөрт ер нь та боож өгвөл нэгээс 2 агаас хитэхгүй байвал зүгээр. Гэхдээ өглөө үлгэн дээрээ биш үсттэй тий. Биш. Өглөө үлгэн дээрээ ууснаар явах вэ? Та хоногийн турш нөгөө ингээд ус уугаагүй штэ. Ер нь бол ингээд усын чи орой 20 цагаас хойш ерөнхийдөө усаа багасгаа гэж үзэж байгаа тий. Тэгжиж бөөрэ хамгаалах гэдэг штэ. Ачаал нөхрүүлээд тэгэнгүүт ингээд та 20 цагаас хойш магадгүй бага ус уужгаад өглөө ингээд 12 цагийн дараа ингээд бараг сэрж штэ. Тэгэнгүүт тэр хугацаанд таны биеийн усны хэрэгцээ маш өндөр болсон байгаа. Тэгж яхад нь та кофе ичингууд кофе яадаг гэхээр биес усыг хөөдөг. Тэгэнгүүт нөгөө усныхаа хэрэгцээг та өглөө хангах хэрэгтэй байтал оронд нь кофе өгчөд байгаа байхгүй. Тэгэнгүүт улам усны одоо нөгөө алдагдал чи ихсээд байгаа гэсэн. Тэгэхээр та өглөө заавал босонгуутлаа 2 яг бүлээн ус өгч хийвшнэ гэсэн. За дараа нь өглөөнийхөө цайндаа аль болохоор гоё усаа уучна гэсэн. За өглөөний цайтай хамт чингийн мумаар гол айгүй сайхан усаа ууч. Сайхан усаа уучж болно. Та кофегоо гоё өдөр тэр нэг хоолноос 2 цагийн дараа гэсэн чи та латте уудаг бол латте чи сүйтэй шүү дээ. Тэгэхээр сүүнийхээ тодорхой ижлэгийг ашиглаад тэр 11 цагт очих юм. Хоолноос 1-2 цагийн зайтай. Ерөнхийдөө бол кофегаа уувал зүгээр. За нэг аяг кофе таны одоо нэг хоногийн усны хэрэгцээ байгаа шүү дээ. Би энэ ингээд нэг 30-35 мл үржүүлэхээр таны ингээд нийт уух усны хэмжээ гарч ирнэ. Таны яг онцлогтой тий. Тэр усны хэмжээн дээр нэмэх нь 2 аяг ус уу гэсэн үг. Та нэг кофе уулаа 2 аяг нэмж ус ууж өгөх гэсэн үг. Тэгжээч нөгөө нэг усныхаа тэнцвэртэй бидний биеийн бараг 70% нь ус шүү дээ. Тэгэхээр тэр 70% усаа бид нэр эрүүл тэнцвэртэй зөв авч чадах юм бол өөрөө 70% сайхан цэгцтэй аваад явчихж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр эрүүл байхны суурь одоо нэг гой даталж ерөөсөө усаа сайхан зөв уучдаг болох чинь чухал. Кофегаа уусан ч гэсэн яг тэр энерги хэрэгтэй болж байгаа үе тий. Хоолны чи илчлэг яг дуусаад та нэг яг нэг унах гэдэг штэ. Тэр нэг уналтанд орох гэдэг штэ. Яг тэр үед хэрэглэх юм бол кофе чи өөрөө ямар үйлчлэг сэргээх үйлчлэг гэдэг штэ тий. Тэгхгүйгээр та одоо яг унтахаасаа 4-6 цагийн дотор уучих юм бол нөгөө сэргээх үйлчлэл чинь таны нойрыг чинь аваа ивчин. Би чанаргүй нойр дахиад эрүүл мэндийн ч асуудал үүсгэж тий. Тэгэхээр доор хайж одоо нэг ихэвчлэн нэг 16 цагаас өмнө уугаарай л гэдгийг. Гэхдээ ер нь бол унтахаас доор хай 6 цагийн өмнө тэр кофег ууж дууссан байвал ер нь зүгээр. Тэгээ зулагийн ярьсан дээрээс үргэлжлүүлээд хүүхдийг анх бор хоолнд ч юм уу ер нь хоолнд оруулахдаа тий яг зөв дадлыг өгчих юм бол цаашаага ер нь атайхан болчихдгоо. Тий ер нь яг ингэдэг одоо сүүлийн үед ингээл хоолтыг янз бүрээр ярьдаг болцсон. Тэгээд өө бантан дими. Харин тийм. Одоо бидний үд чинь бантангаар л хоолнд орсон хүмүүс те. Тэсэн чи одоо юу вэ? Таргал гин эсвэл болвол юу гэлээ? Зүгээр л нөгөө бүрээнүүд байгаа штэ гадны тэрүүгээр оруулаад аль нь яг зөв юм бэ? Тэгэхээр одоо хүүхэд хэвлээд авах 1000 хоногоос эхлээд хүүхдийн хоолт одоо тухайн хүн тэр хоолыг таньж идэг. Тэгэхээр та магадгүй хэвлээд ахаас нь эхэлж байгаа. Тэр хүүхдийн хоолтон дээр нөлөөлж байгаа юм. Тэгэхээр ээж аль болохоор бид түрүүний анхаа яриад өнгөрсөн тийм ээ. Аль болохоор олон нэр төрлийн хүмүүс та хэрэглээрээ гэдээсэн шүү дээ. Тэр шиг та хэвлээдэн багт нь олон төрлийн ногоо иддэг, олон төрлийн будаа иддэг байсан бол гараад тэр хүүхэдтэй яг л өөрийнх нь өөх өстэй тэр нөгөө одоо яхаа бидний хувьд бол нэг нас одоо 6 сартаагаас эхлэнгууд харьцангуй нөгөөж ажиллаж чадахгүй яагаад 6 сартаа ордог гэхээр тэр хүүхэд хоол боловсруулах эргэтэн тогтолцоонд бүрэн хөгжөөгүй учраас шүү дээ. Тэгэхээр яг тэр үед ихэвчлэн нөгөө нэг зутан өгдөг те бантан өгдөг бүүдэл тэр шингээх процессд нь нөлөөж байгаа байхгүй юу? Тэгэнгუутаа эсрэгээр давсгүй байдаг ч гэдэм үү те. Тэгэхээр тэр хүүхдэд хоолыг таниулах гэж байгаа гэдэг утгаараа тэгээд боломжоор ихний үедээ бантангаа өгнө үү, та юу өгнө үү, яг тэрийгээ өгөөл явчихна. Яг нөгөө нэрэ эмчнэр ч юм уу яг тухайн үедээ өрхийн эмчнэр маань өөрсдөө зөвлөд өгж байгаа шүү дээ. Тэр хоолтой тэрчин гэсэн үг. Тэр чинь яг л стандарт байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг амар онцгой бүр ингээл шинэлэг тийм гэхээсээ илүү тэг яг оруулах яг
нэг бантан өгөөд тэдэйгыг өгөөрэй. Лувангаар тэгж баяжуулаарай гэл ингээл гой заагаад өгнө дөө. Яг тэрийг л ашиглаа оруулсан тийм. Яг хит ер нь туйлшрахгүй. Ер нь юу ч хийсэл туйлшрахгүй. Харин магадгүй ингээд 4-5-наас 6-7 наснаас эхлээл бас манай өвч юусоо магадгүй юусоо ногоо идэхгүй ингээд ирдэн штэ. Тэр бол юусоо би түрүүний ярьсан тэр хэлийдэх оноогоос эхэлж байгаа нэгдүгээрт, хоёрдугаар та өөрөө харагдахгүй. Ерөөсөө хүүхэд бол таны тусгал гэж хэлдэг тийм үү? Та ингээд өдөр болгон хоолнд нь ногоо өгөхгүй. Та магадгүй жирэмсэн бахта ногоо идэв юм чи яаж тэр хүүхэд ногоо идэх юм? Тэнгууд нэг амар их хордлого өгөөл ингээд мах идэж чадахгүй төвчдөг штэ зарим ээжүүд. Тэгэнгუთ тэр хүүхэд ингээд мах идэхтэй амар муу идэх юм. Тэр маань нөгөө бас тэрийг л илчлээд байгаа хэрэгтэй юм тий ээж. Тэгэхээр магадгүй та 1000 хоногт ингээ ийм жирэмсэн хордлого өгөөд идэж чадаагүй л одоо чинь одоо яах ч аргагүй шүү дээ. Гэтэл яг тиймэрхүү ингээ хордлого ч юм уу өөр шалтгаантай ингээ таны онцлогоос болоод идэж дадуулаагүй бол төрсөн цагаас нь эхлээл одоо хоолтон дээр та ямар хоол идэж болно гэсэн тэр үеэслэл өөрөө аль болохоор үлгэрлэнэ л гэсэн. Тий. Хамгийн их яг би зүгээр одоо оролцогч нар маань ихэвчлэн манайх чинь 12-оос дээш насны хүүхэд манай хөтөлбөрт оролцдог байхгүй юу? Тэгэнгუთ юу яадаг вэ гэхээр ээжүүд нь өөртөө асуув штэ. Манай хүүхдээ нэг бондгор юм байгаамаа. Би одоо яах вэ гэл. Юусэн ногоо идэхгүй юм би одоо яах вэ гэл. Тэгэнгуთ та зүгээр хажууд нь ингээд гой үлгэрлээд өгөө. 8 настай хүүхэдтэй юм аа. 6-тай юм аа гэлдэг байхгүй. Тэгэнгуთ зүгээр та л үлгэрлээд өг. Та өдөр болгон хүүхэд нь ногоо өгөөдэй. Магадгүй та өнөөдөр нэг 2 ногоо ичихтэй. Байцаа иддэггүй бол өнөөдөр байцаатай хоол өгчөөд одоо юу гэдэг заавал нэг өдөр бас нэг ээжэд идэх нийтлэг арга байна. Нууж өгнө. Тэнгууд нууж өглөөгээ тэр хүүхэд дадлагтай болохгүй шүү дээ. Хамгийн гол нь дадал гэдэг зүйлс суулгах гэдэг байгаа байхгүй. Бусдаар бол та нэг удаа тэрнийг нууж хаагаад өгөө тэр нэг хүүхдээ ходоод нь тэр нэг брокколи чи орсон жалаа байсан чалаачих гэдэг байхгүй. Тэр утгаараа та яг энэ ногоо өстэй гоё шүү те ээж нас идэж байгаа. Миний хүү идээд үз. Магадгүй идэхгүй байвал нэг жижигнийг идээд үз. Тэгээд тэр нь идвэл идэндээс идэхгүй бол маргааш нь дахиад хүний дадал үүсэх хугацаа ойролцоогоор 21 хоногоос эхэлдэг байхгүй. 21-ээс 90 хоногт суур дадал ямар хосолтоод. Тэгэхээр та хүүхэддээ тэр яг ногоо иддэг дадал суулгая л гэж байгаа бол багадаа 21 хоног хичээх хэрэгтэй гэсэн үг. Бусдаар бол та хамгийн таны одоо ер нь нийтлэг эцсийн хөдийн дунд хийдэг алдаа хэрэг хүүхдэд дагаад ногоо итгэх болчихдээ гэр бүлээрээ. Тэр бол ерөөсөө байж боломгүй алдаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ ээж нь энийг идэж байгаа хоёулаа хамт идээд үзье те. Ингээд хамтдаа зүтгээд идэх юм бол ногоо хэдүүлээ идээд сурахч нөө. Манай хүүхэд яг тэгжсэн шүү дээ. Би яг ингээд заавал би нэг заавал салаад хийж идээгээд заавал өвчсөн идээгээд ингээд идүүлдэг байхгүй. Тэгэнгუთ ингээд хоолны газар битээ ингээд нэг амралтын өдөр хэзээ хоолнд орж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүүхэд юу захиаж байгаа байхгүй. Лазаня захиалчихж байгаа. Тэгснээ ээж нэг ногоо захиалчаарэ та ногооны салаад захиалчаарэ. Та ингээд хоол алганы өмнө ногоо гэдгсээр байгаад би ингээд салаад нь дутаалцсан билээ. Ямар хөрх юм те. Тэр чинь яг ингээд нэг уухгүй жоохон л нэг зүгээр жишээ. Би өөрийнхөө төлөө хийсэн тэр үйлдэл маань миний хүүхдэд зүгээр тусчж байгаа байхгүй. Тэгэхээр би заавал хамгийн гол нь нэг эерэг дадлыг суулгах гэдэг байгаа шүү дээ хүн. Өөртөө ч тэр хүүхдээ ч тэр. Тэгж байгаа бол тэр дадлыг та аль болохоор өөртөө энгийн хялбар амархан байхаар шийд. Харин та нэг чихэр идчихэд идэг нэг дадлын нэ. Тэрийг та сөрөг дадал гэж бодож байгаа шүү дээ тий. Буруу дадал. Тэрийг та одоо өөрөөсөө одоо хол болгомоор л байгаа. Тэр дадлыг өөртөө байхгүй байлгамаар л байгаа бол та тэрийг аль болохоор хэцүү болох хэрэгтэй. Чихрээ худалдаж авдаггүй байх. Аль болохоор бэлэн байлгадаггүй байх гэдэг ч юм уу тий. Оронд нь та нэг гоё сор мор гэдэг шиг гоё жижиг сүв аваад тавьчих тий. Эсвэл харуулаа бэлэн байлгачих. Гэдэг ч юм уу аль болохоор хэцүү. Одоо гэртээ чихэр хадгалдаг бод одоо авч тавихгүй бай гэдэл танд ингээд хүмүүний өгсөн чихэр байгаа бол аль болохоор хурж авч идэхэд хэцүү газар байдаг. Тэгвэл таны тэр одоо сөрөг дадал чи өөрөө аяанда байхгүй болно гэсэн. За магадгүй тэр үнийг ус уух ч юм уу тий чихэр идмэрсэн бол ус уух. Гэтэ ер нь бол тэр нөгөө тэнцвэртэй хоолтыг яг зөв тавны түвшмээрээ бүрдүүлээ зөв дараалалаар идэж штэ. Тэгэхээр харьцангуй тэр нөгөө чихэр хүсээд байх хүсэл юусоо байхгүй. Яагаад тэгэхээр та нөгөө цусан тах сахараа ингээд огцом жигд байлгах илчлэгээ жигд бариад байгаа штэ. Тийм учраас уналт үүсэхгүй учраас нөгөө баг богино хугацаанд нөгөө илчлэг өгч таныг гой сэргээдэг гэмийг та хүсэхгүй гэсэн үг байхгүй. Зүгээр л жирийн нэрээ хооллоо л явчих. Тэгэхээр харьцангуй ингээд буруу эерэг дадлаа нэмэх тусан буруу дадлууд чинь ингээд андаа ингээд бүдгрээл идэг гэсэн. За тэгвэл бага насны хүүхдийн хувьд бол ерөөсөө л ээж тойл байна шүү дээ тий. Ээж гэр бүлэрээ эсэргээр ч яах вэ? Өсвөр насныханд одоо маш их таргалалт явж байгаа шүү дээ тий. Ер нь ингээл нэг ангийн хүүхдүүдийг харахад ихэн таланд таргалттай болсон байна. Тэнгүүд хүүхдүүд одоо өөрсдийнхөө нөгөө харагдах байдалтай маш их анхаардаг болсон тий. Тэгээд нөгөө буруу хоолтоос ахуулаад батг гарна. За таргалсан байна. Тэгэнгүүтээ
маш их хоос сойдог болцсон тий. Тэр одоо өсвөр насны хүүхдүүд болоод айгүй муу байгаа штэ тий. Өсвөр насны хүүхдүүдэд та нар ямар зөвлөгөө өгдөг вэ? Өсвөр насны хүүхдүүдийн онцлог юу вэ гэхээр нөгөө эд өсөж яваа би. Ер нь бол хүүхдийн онцлог эд өсөж явж байгаа. Тий. Тэгэхээр одоо жишээ нь 11-ээс 14 насны хүүхдийн эрэгтэй хүүхдийн илчлэг 2005 заахгүй. Тэгэнгүүт яг нас үе төрсэн эрэгтэй хүний илчлэгтэй ингээл бараг ойролцоо. Монгол хүний яг ойролцоо өндөр илчлэг авч байгаа. Яагтвэл тэр хүүхд өсөж том болох гэдэг. Тэгэхээр нөгөө нэг яг нь ер нь нөгөө суур хүүхдийг яаж ээж аав хоолнд оруулсан бэ? Яаж хоол сургасан бэ гэдгээс шалтгаалаад тэр хүүхдийн илүүдэлжин үүсчээд байгаа л да. Тэгэнгүүт яг судалгаа болохоор одоо нөгөө нийгмийн эрүүл мэндийн төвөөс яадаг вөхөр нөгөө 5 жил тутам хоолны судалгаа авдаг байхгүй хоол зүйн судалгаа. Тэгэхээр сүүлийн судалгаан дээр баг ойролцоогоор 5 хүүхд тутмын нэг нь одоо тархалтай буюу жингийн илүүдэлтэй харгалтай жингийн төлөлтэй байна гэсэн судалгаа гарчаад байгаа л да. Тэгэхээр ер нь бол энэ манай нийгэмд үүсэж байгаа эмзэг сэдв. Тэгэхээр нөгөө 80% хоолоо зохицуулах 20% хөдөлгөөн. Тэнгүүт нөгөө утас зурагт гэд бидний нөгөө үе шиг гадаагаараа тоглодог нөгөө нөхцөл байхгүй болсон. Дээрээс нөгөө 20% хөдөлгөөнөө бас алдсан. Тэнгүүт хүүхдүүдэд манай аргагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний хийж чадах ёстой зүйл ерөөсөө хоолыг 80% хоолыг нь одоо тэр 80% шалтгаалаад байгаа хоолыг зөвөр шийдэж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өглөө ядчил та хүүхэддээ өглөөний цагийг заавал уулгаад гаргадаг болчих. Тэгэн гутлаа өдөр одоо их сургуулж айгүй хөөрхөн нөгөө өдөө хоол хөтөлбөр гээл бас дажгүй бас манай шимтжил одоо хоол зурчнаар шимтжилийн боловсрол олох хөтөлбөрөөр бас нэлээ хоол зүйн нөгөө дадлыг суулгах чадаа байгаа л да. Тэгээд тэнцвэртэй хоолоо сургачих юм бол тэр нь өөрөө нөлөөлнө гэсэн үг. Хоёрдугаар хамгийн чухал юм дахиад ээж авалцдаг. Тэгэхээр манай хөтөлбөр чи өөрөө 12-аас дээш насны хавдаг байхгүй юу? Тэгээ хвчлэн би ерөнхийдөө яадаг хариуцдаг. Тэгэнгუთ манад нэг 12 настай хүүхэд оролцож ирсэн. Тэгэхээр 99 кг-аас 90 кг хүртэл буурсан. Гэхдээ би энэ жим бол ингээд маш гоё болсон байхгүй юу? Тэгэнгуთ тэр ээж юу гэжсэн гэхээр би ингээд хүүхэд дээрээ тулж ээж ингээд ойлгоод заавал эрүүл зүйнтэй холбох хэрэгтэй мэн гэж ойлгонгууд яг хүүхэддээ тэр хоолыг хийчихын тулд яад вөхөр хүүхэд ч өөрөө тэр ээж аав шууд хамааралтай байхгүй. Нэгдүгээр санхэг хувьд хамааралтай. Ээж амар хоол идэж хийж өгч тэрийг хүүхэд идэж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр ээж гэр бүлээр эрүүл тэнцвэртэй хооллоод татчих чаа гэсэн. Тэгмээ ээж нь өөрөө 5 кг-ийн хасаад аав нь одоо 7 кг-ийн хасаад ч гэдэг юм ингээд гэр бүлээр тэнцвэртэй болчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн хоолтон дээр яг хүүхдээр анхаарах юм юу гэдэг вэхээр одоо чийл тархлаад одоо чийл болохоо бэлчлээ. Гэт нөгөө өөрийгөө ингээд маш гоё ингээд том хүн болцсон ингээд мэдрэггээ явж байгаа тэр хүүхэд дээр ингээд чийл гэж чичлээд идэг. Тэр ер нь маш буруу. Тэгэнгუთ улам нөгөө сэтгэл готрол үүсэ. Тэ түрүүний яриац нөгөө хоолоос хит сойдаг ч юм уу. Тэр асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдэд ээж аав байгаа бол аль болохоор хамтдаа л тэмцэнэ. Тэр жингийн илүүдэлтэйгээ. За хэдүүлээ одоо тий хоол зүйчээс сонслоо. Хэдүүлээ ийм тавны дүрмийг систем байна. Ээж нь өглөө яг тэр дүрмээр нь хийчлээ. Ээж нас хамт идэ. Хоёлаа ер нь нэг би ээж нас жоох хэдүүлэлтэй биш шүү тий. Хоёлаа хамтдаа жингээ бууруулъя гэх үү тий. Ээж хоёлаа хамтдаа эрүүл тэнцвэртэй хоолтой болъё. Хамтдаа хий гэдэг үг өөрөө хүүхдэд маш гоё тусдаг. Тэгэхгүйгээр чи өстэй тархлаад цэцүүдлээ гэдэг өөрийн буруутгаад яваад тий. Нөгөө ингээ ганцаардуулаад тэгэнгუთ яг хачир дээрээ чийл биш байхгүй. Бид бүгд тийм байгаа байхгүй юу? Тэгэхээр хамтдаа шийднэ гэсэн. Хамтдаа гэдэг шүү гэдгийг нэг тийм нэг ханиндаа шүү гэдэг мэдрэмжийг өгч хамтдаа хичээх юм бол өсвөр насны хоолтыг бас шийдэхэд бас тийм. За одоо ингээд тархан томчуул байна тий тархалцсан. Амар их стресстэн орцсон тий. Өөрийнхөө тархалтыг мэдээд байдаг. Гэхдээ турмаар байдаг. Чаддаггүй. Тэр хүмүүст бол сэтгэл зүйн маш их дарамт байгаад байна тий. Тэрнээсээ болоод бас тий за би энэ хоолыг л идэггүй шүү гэж ангууд бүр сүултээ бүр ингээд өөрийгөө байрж дийлэхгүй тий сэтгэл зүйнсээ болоод зас ерөөсөө төгтөг миний юу турна гэдэг ер нь худлаа юм байна зүгээр л идэ. Тэгэнгүүтээ бараг магадгүй өмнөх үеэсээ илүү их иддэг болдог ч юм уу тий тийм юмнууд аа. Тэгэхээр бараг сэтгэл зүйчтэй бас давхар ажиллах шаардлага гардаг. Хоол зүйч. Бас өөрөө ч бас хоол зүйч гэдэг хүн бас сэтгэл зүйч гэдэг хүнтэй болдог. Ер нь нөгөө жин хасах гэдэг юм уу? Ер нь эрүүл тэнцвэртэй хоолтод яг 3 чухал зүйл яриад байгаа шүү дээ. Одоо яг нэгдүгээр одоо нэг хоол зүйч байна, хоёрт хөдөлгөөн засалж байна, гуравдугаар сэтгэл зүйч байна. Энэ гурван хүн хамтарч байж тэр хүний одоо тэр жин хэвэн болгоход нь тусалдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр магадгүй нөгөө нэг
дадал үүсгэх гээд байгаа шүү дээ тий. Дадал үүсгэх гээд байгаа чи сэтгэл зүйчтэй бас их холбогдоод явчихж байгаа байхгүй юу? Сэтгэл зүй би энэ төр дадлыг үүсгэх гээд байгаа боловч тэр сэтгэл зүйн юм яваад байгаа байхгүй. Би чихэр идмээ санагдаад байна гэж байгаа бол ардаа бас ингээд эцээр байгаа тэр хүн дадал болцсон учраас тэрийг нь одоо сэтгэл зүйн хувьд сэтгэлийн хувьд одоо юу гэдэг вэ? Итгэл үнэмшлийн хувьд хангалттай би тэрийг өөрчлөхөөс итгэл үнэмшил байхгүй л байгаа бол тэр зүйл хэрэгжидэггүй гэсэн үг байхгүй. Тэр өөр нь бол наача гарцаа болохгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр мэрэгжлийн хүн бол гарцыг нь олоод өгнө гэсэн үг. Нэгдүгээр одоо эсрэгээр бид нар ч хоос явахгүй шүү дээ. Би дөрөв хэлэх юм бол ярих юм бол баруун өдөр 6 юм идэх гэдэг харин тий. Тэгэхээр эсрэгээрээ хоос явахгүй хизээ ямар хэмжээгээр яаж идэх вэ гэдгээ тэр хүн сурчиж байгаа нь ерөөсөө тэр жинг бууруулах гол асуудал болчихж байна. Дээрээс нь сэтгэл зүй гэдэг ярингуут хүмүүс бас ийм байдаг юм л шүү дээ. Хит их сэтгэл гутралд орохороо хит их иддэг. Тэ ямар нэгэн травматцсан болохоор эсвэл хит баярлсан үедээ би амар гой баяртай нөө энийг ч авъя тэрийг ч авъя тэрийг иддэг тэ. Тэгээд тархалцсан байдаг. Энэ нөгөө нэг ялцчихгүй энэ хооллох эмгэг гэж үүдэг байхгүй eating disorder гэж үүдэг. Тэнгүүд хооллох эмгэгт болохоор нөгөө хоол болон бидний одоо нөгөө нэг гидс болон тарих хоёр хоорондоо уялдаа холбоотой гидс маань бидний хоёр дахь тарих гэж хүртэл яригддаг штэ тий. Тэгээ энэ дээр сэтгэл зүй айгүй чухал байгаад байдаг. Ялангуяа бидний хоолтон дээр тэнгүүд энэ яаж нэг хүнд илэрдэг вэ гэхээр жишээлх юм бол одоо нийтлэг хооллох эмгэгийн одоо нийтлэг жишээнүүдийг ярих юм бол ялангуяа жин хасгаж байгаа хүмүүс дээр за би дэглэмтэй байгаа би илүү идэж болохгүй би энэс илүү гарч болохгүй гэдэг ч юм уу те би дэглэмтэй байгаа учраас ингэж болохгүй гээд одоо гэдэг нэг баяр ёслол ч юм уу те найзуудын төрсөн өдөр ч юм уу ингээд иймэрхүү баяр ёслол болонгууд одоо гэх юм тэр дэглэмтэй байгаа гэдэг нөгөө барьжсэн сэтгэл зүйн маань тэрэн дээр гид ингээд задраад их хэмжээгээр идэх ч юм уу те ингээд нөгөө жинхэнэ илүүдэл дутуудал гэдгийг ингээд тэнцвэр гэдэг юм алдагдуулаад гих мэтчлийн эд хингүүд иймэрхүү зүйл дээр их илэрдэг байхгүй. За тэгээд саяны ярьсан нөгөө сэтгэл түгших ч юм уу эсвэл одоо сэтгэл гутралын үед ч юм уу те бид нар нөгөө сэтгэлд байгаа тэр хоосон зүйлээ хоолоор дүүргдэг ч юм уу те ингээд дутууга яг байгаа ямаараа нөхөх гих мэтчлийн иймэрхүү нөгөө сэтгэл зүйн одоо яг нөгөө тэр юм нэг хоосон орон зайгаал дүүргээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө сэтгэл зүй хоол хоёр ялцчгүй хамт цуг явж байдаг юм бол зарим одоо нөгөө жин хасах ч юм уу эсвэл бүр ямар ч тийм зориггүй байсан ч гэсэндээ идэх яг хоол идэх туршил дээр сэтгэл зүйн эмгэгүүд илэрж идэг байхгүй. Тэгэхээр ялцчгүй сэтгэл одоо бие махбод гэдэг маань хоорондоо нөгөө ин ян гэж хэлдэг штэ тий яг нөгөө арга бэлэг шиг юм бие биенээсээ хамааралтай яждаг. Зарим үед бол одоо үгүй бие махбод гимцсэн тохиолдолд хоол сэтгэл зүйн маань өөрчлөгддөг ч юм уу те сэтгэл зүй гэмтсэн тохиол бие маань одоо нөгөө ядрах ч юм уу эсвэл одоо бүр ингээд нэг юм стресстэй ч юм уу иймэрхүү байдлаар илрэх гээд ингээд бие махбод болон сэтгэл зүй хоёр хоёулаа ялцчихгүй арга бэлэг шиг бие биенээсээ хамааралтай яждаг. Тэгэхээр ялцчихгүй л ер нь бол сэтгэл зүй бол хооллох эмгэгийг удирдна хооллох зүйл ч гэсэндээ сэтгэлийг ингээд нөгөө баяр ёслолтой болгох ч юм уу тий бид нар хоол идэхээр аюу гой баярлдаг ч юм уу амттай юм идэхээр ингэдэг гэд ингээд ялчгүй бие биенээсээ хамааралтай. Эрүүл амьдралын хөтөч Nourish Mongolia. Түрүүнээс хойш манай үзэгч маань бас сонсоод лсэн баг те ингээл манай дээр ирж байгаа хүмүүс те манай аппликейшн гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо гурлаа Nourish Mongolia те Minerva Health за энэ яг байгууллагын талаар тий тэгээ бас нэг аппликейшн Nourish аппликейшн яг ямар аппликейшн байдгийг та хоёр маань яг ямар газар ажиллаад байна ямар хүмүүст хэрэгтэй байна гэдэг бас хүмүүстээ хэрэгтэй мэдээлэл бас хүргэе. Би ирчихв гэсэн. Ирчихв. Яг ямар хүн санал болгодог ямар аппликейшн бэ тий? За Nourish хоолцсон аппликейшн маань ерөнхийдөө яг эмнэлзүү суурьтай хоолцсон аппликейшн гэж явдаг. За Nourish өөрөө хөтөлбөр маань дотроо дахиад одоо үндсэн юм хөтөлбөрүүд байгаа. Жин нэмэх, жин хасах, булчин нэмэх, за бүр яг ганцаарчлсан болон сэтгэл зүйчтэй гэсэн үндсэн хөтөлбөрүүд байгаа. За тэгээ энэ дээр болохоор одоо яхаа манай дээр ингээд үйлчлүүлж байгаа хүмүүс энэ хөтөлбөрийн дагуу орж ирж байгаа. Гэхдээ хөтөлбөрийн хугацаа маань одоо яг нөгөө тухайн хүний дал зуршил суух хугацаа үндсэн хугацаа гэж байдаг гэж ярьжсэн тий. За энэ хугацаан дээр суурилсан хөтөлбөрүүд маань 4 болон 8-7 хоногийн хөтөлбөрүүд байдаг. За тэгээ энэ хөтөлбөрийн хугацаанд хоол зүйчтэйг яг хоол хүнсний жагсаалтаас ахуулаа тий. Хоолндоо ямар хоол хүнс хэрэглэх юм, ямар жороор явах юм, хоол зүйчийн ямар одоо нөгөө тухайн хүний ямар хоол зүйн одоо дадал зуршлыг яаж өөрчлөх юм гэдэг ингээд яг хоол зүйн
мэрэгсэн одоо хоол зүйчийн одоо нөгөө ийм хөтөч дор бие биентэйгээ хамтарч ажиллаад одоо ялангуяа яг ийм найзууд шиг тийм энэ хөтөлбөрийн хугацаанд ингэж явдаг ийм хөтөлбөр байгаа. За тэгээд бусад одоо ийм хоол зүй зөвхөн хоол зүйч тэнийг удаа уулзахаас гадна яг Nourish хоол зүйн аппликейшны хамгийн гол давуу тал бол тухайн хүний одоо дадал зуршлыг эрүүл болгох дадал зуршлыг суулгах одоо энэ жижиг одоо зуршлуудаар эрүүл дадал зуршил одоо эрүүл тэр хооллох байдлыг нь одоо өөрчлөлтөд дадал зуршлыг суулгах нь хамгийн одоо тэр гол зорилго байгаад байгаа. Бас давуу тал гэх юм уу? Хүнээс яг ямар үйлдэл хийхийг шаарддаг вэ? Тэ? Аппликейшнийг яаж ашигладаг вэ? Их амархан штэ. Ер нь бол яг найзтайгаа л байгаа юм шиг. Найзтайгаа туслах тоогооч юм шүү. Найзтайгаа л чаталж байгаа юм шиг байна л да. Тэгээ яах вэ гэхээр одоо та ингээд магадгүй өнөөдөр би өглөө тийм хоол идчихлээ шүү. За би өнөөдөр ер нь альфтай унтаж чадсангүй гэдэг ч юм уу те. Би өнөөдөр ажлын ачаал ихтэй байна. Өнөөдөр төрсөн өдөрт явах гээд байна. Яах вэ миний найзаа гэл яг ингээд бичиж байгаа юм шиг л хоол зүйчтэй мэдээлдэг гэсэн үг. 24/7 гэсэн үг. 24/7. Ерөнхийдөө бол ер нь бол та мэдээлэл оруулна. Тэр нь болохоор та оруулснаар яаж байгаа гэхээр та өөрийнхөө хоолтынхаа дадлыг мэдэх гээд байгаа гэсэн үг байхгүй. Миний энэ одоо буруу гэж бодож магадгүй зөв байгаа мó тий. Зөв гэж бодож дадал чинь буруу байгаа мó гэдгийг нэгдүгээр та өдөр бүр тэр хоолныхаа тэмдэглэлийг оруулаад өөрөөр хэлбэл найз руугаа өдөр бүр хоолныхоо зургийг явуулснараа та би өстэй маш бага иддэг гэж бодож байсан чинь ерөөсөө ичлэгээ дандаа илүүдүүлээд идэв байсан юм байна. Тэгсэн чинь эсрэгээр би маш их иддэг гэж бодсон чинь ичлэгээ дандаа багтуулаад тэгсэн мөртөө чинь нэмээд исэн юм байна гэдэг ч юм уу те. Энийгээ өөрөө нэгдүгээр таньж авах нь хамгийн чухал. За хоёрдугаарт яадаг вэхээр өдөр болго ингэ найзалж байгаа шүү дээ. Тэгээ найз чинь мэдээж юм бичээл ах чи таг дуугаа байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэнгუთ танд би өглөө тийм идсэн юм уу? Хойлоо маргаашнаас эхлээд энэ өглөөнийхөө хоолыг ийм болгох чи. Тэгэх юм бол таны өглөөний хоол илүү тэнцвэртэй болно. Гэл зөвлөдөг гэсэн. Тэгэхээр яг хоол зүйч гэдэг бол та яг Nourish хөтөлбөрөөс та одоо хамраглаа гэд та яг юу хийх вэ гэж гайхаж байгаа бол зүгээр найзтайгаа харилцаж байгаа юм шиг чатлал өөрийнхөө байгаа байдлыг хэлээл ямар дадлаа засмаар байгаа, ямар зүйлийг өөрчилмөр байгаа, юу нь одоо хүрмээр байгаа, өөрийнхөө тэр зорилгыг хэлээд тэр зорилгынхаа төлөө надтай хамт хоолцогчтойгоо хамт тэгээд аппликейшн ашиглаад хоёулаа тэрийг ашиглаад хамтдаа одоо бидрийг уулзсан цолгож өчрүүлээд байгаа нь тэр харин тийм. Тэгэхгүй ч бол нөгөө би яг өнөөдөр тантай очиод зөвлөгөө өгөөл явна тий. Замын төгжил ямар байгаа бол ингэнгүүт маш их цаг хугацаа. Одоо хүмүүс ч гэсэн төвөг гэж тий. Тийм шүү дээ. Танд ч гэсэн заа болтохгүй. Та яалтчгүй би нэг эрүүл хоолмор санагдаад байна тий. Нэг энэ надад яг надад нэг болохгүй байна. Би энийг өөрчлөмөр байна гэж байгаа ч гэсэн таслах юм чинь одоо ингээд технологийнхоо одоо нөгөө хоолных нь илчлэгийг чинь бид илчлэгийг нэвээ ашиглаад бид нар тооцоолоод өгч байгаа байхгүй илчлэгийг нь тэрийг ашиглаад хэдүүл технологийн дэвшлийг ашиглаад хурдан хугацаанд уулзаад зүгээр л Facebook-ээ, Instagram-аа яаж ашигладаг вэ? Яг тэр шиг ашиглаад өөрөөр хэлбэл эрүүл тэнцвэртэй хоолтын дадалтай мэдлэгтэй болчихно нэгдүгээр. Мэдлэгээ яаж амьдрал дээр хэрэгжүүлэх үгээ дадлага тогтмол хийгээ явчихна. Тэгээд эцсийн дүндээ тийм эрүүл тэнцвэртэй хоолтын дадалтай насан туршдаа та юу гэдгийг яана ингэвэл өстой буруу юм болов зөв юм болов жин нэмчгүй дээ гэсэн айцаасаа савлаад өгч. Зүгээр л би хоол зүйч найзтай л болчихж байгаа юм шүү дээ. Оо яг зөв. Ерөнхийдөө найз. Би тэгээд та хоёртай сая ингээд яриа сууж байхдаа ч гэсэн бас өөрийгөө бодлоо. За би ингээ харагдах байдал нь ингийн те нэг хэвийн жинтэй юм шиг харагдаж байгаа боловч надад маш олон буруу дадал те хоолтон дээр ч гэсэн айгүй олон засах юмнууд байна. Би ер нь бас надад айгүй хэрэгтэй байна гэж харлаа л да. Тэ. Тэгээд яг нөгөө энэ дээр хүмүүс бас гайхаад байт юм аа. Ингээд яг надад зориулаад ингээ яачих байгаа юм гэдэг ч юм уу те яг ингээд бүгд одоо ороод яг л бүгд адилхан нэг л хэвийн байдаг нэг юу гэж төсөөлөд байдаг аахгүй хөтөлбөрөд эхлэхээс өмнө гэдэг юм уу те хөтөлбөрийн эхлэлээс өмнө болохоор тухайн аппликейшн бүртгүүлээд тодорхой хэмжээний асуумжууд асууж идэг тухайн хүний одоо жинхэнэ тэр нөгөө eating disorder буюу хооллох эмгэг байгаа юугүй юу за тэгээд тухайн хувийн мэдээлэл буюу одоо өндөр жин нас тэгээд нөгөө өдөрт хэр хэмжээний дасгал хөдөлгөөн хийдэг гэдэг ч юм уу те энэ бүх үзүүлэлтээс тухайн хүний өдөрт авах ёстой одоо илчлэгийн хэмжээ тэн дээрээс нь бид нар бас дахиад нөгөө саяны чухал гэж ярьжсэн усны хэмжээг тооцоолдог ч юм уу те иймэрхүү байдлаар бүх тэр тухайн хүнд зориулагдсан хэмжээнүүдийг тооцоолж гаргаад тэгээ зорилгод нь нийцсэн одоо тэр хэмжээнүүдийг тооцоолж гаргаад тэгээд тухайн хүнд тохирсон хоол зүйчийн зөвлөмжүүд маань одоо ингээ өдөр тутамдаа хянагдаад одоо хөтлөгдөөд хөтчөөр ингээд ер нь бол хоол зүйчтэйгээ хамтарч ажиллаад ер нь бол тухайн өмнө дадал зуршлаа бүтээгээд ингээд нөгөө
тэгээд дадал зуршил үүсгэх хөтөлбөрийн хугацаанууд байгаа шүү дээ. Энэ хугацаанд тохирсон одоо зорилгодоо хүрэх одоо юм үндсэн үйл явцтайгаар явдаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй зарим одоо нөгөө нийтлэг тохиолдлуудад бол тухайн хүн маань аль хэдийн зорилгодоо хүрээд одоо бүр зорилгоосоо давсан ч юм уу иймэрхүү бас нөгөө үр дүнгууд айгүй их гарч идэг. Одоо би жин хаснаа гэж орж исэн бол одоо тийм жин хас гадна булчин нэмэх нь хамгийн чухал үзүүлэлт юм байна гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар зорилгоосоо илүү үр дүнгуудыг бас мэдрээд юм гардаг тохиолдлууд бас маш их байдаг. Тэгээ энэ ч гэсэн бидэрт маш их урам өгч цаашид одоо илүү олон зүйлүүд бас хийх юм урмыг өгч идэг. Тэгээ бас нэг давуу талыг хэлэхэд би одоо ингээд эмнэлгийн мэрэгчлэлтний хувьд хамгийн чухал нь бол эмнэлзэн хоол зүйч. Тэ энгийн хоол зүйч биш эмнэлзэн хоол зүйч ялгааг нас ганцхан хэлбэрт хэлээч. Тэ. За ерөөсөө хамгийн гол ялгаа бол одоо эмч нар маань ерөнхий эмч гээд цаашаа дахиад мэрэгшээд зүрхний эмч гэдэг ч юм уу тэ бүрний эмч гэдэг ч юм уу ингээд одоо мэрэгчдэг шиг л яг хоол зүйч маань эмнэлзэн хоол зүйч гэдэг нь одоо юу гэх юм тухайн өвчлөл рүү чиглэсэн илүү нарийн мэдлэгтэй болж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ тодорхой нэг онштой бол оншинд нь тохирсон хоол хүнсэн дээр давхар зөвлөмж өгөөд явдаг. Бүгдээрээ эмч, дээрэс нь эмнэлзэн хоол зүйч нар за энэ аппликейшны ард нь ингээд ийм хөрх огтод суудаг ах нэ тэрүүгээрээ давуу талтай ах нэ шүү тийм ээ. Тэгээд гурлаа яриад байсан чинь би бүр айгүй олон юм асуумаар байлаа. Бүр дахиад дараагийн дугаар бэлтмээр санагдтал явлаа. Гэтэл одоо бидний цаг маань бараг цаг гарan бараг 2 цаг руугаа явж байна. За ингээд сүүлийн асуулт юм бол та хоёр маань яг амьдралдаа ганцхан насан туршдаа ганцхан хоол идэнэ гэвэл яг ямар хоол идэх вэ? Ганцхан хоол. Тийм, насан туршдаа шүү заяа. Өдөр болгон нэг л хоол идэнэ. Гэвэл ямар хоол сонгох вэ? Ногоо төшүүл юм болов. Тулаа. Ганцхан гэвэл ер нь бол бараг л гулаашаа идэх юм уу та. Яа тэгэхээр гулаашаа би яаж болох нь зөв бүт дээрээ үүсгэж байгаа. За яг нэмээд би жоохон уралдаан гаралтай уургаад хэлэхгүй нэмж авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө шоош вандууд үпүүгээ жоохон нэмчнэ л гэсэн үг. Тэгээд идэндээ. За тэгвэл бүр эсрэгээрээ та хоёрын одоо ингээм амьдралт чинь гарч байгаа ерөөсөө огт хэрэггүй. Тэрнээс ямар ч юм тийжэл авахгүй, угаасаа хэрэггүй гэсэн нэг зүйлийг хэлээч. Хизээч идэхгүй. Хизээч идэхгүй гэх юм бол би нөгөө тэр дахианы юу байдаг штэ нөгөө түргэн хоолны солонгосны түргэн хоолны газрууд идэв штэ юм уу хийцэн тогбоги дахин махаа ингээ хийцэн тэр хоолыг юу нь бол хизээч. Ямар сэний юм бэ? Тэр хоолыг гэхдээ тэр чинь яг нөгөө зөв боловсруулалтаараа баг штэ. Монголд яг тэр юм буруу боловсруулалтаар яваад байгаа байхгүй нөгөө хансан өөх тос тий хит халуун ногоо гэдэг ч юм уу яг тэр нэг юм хийж байгаа процесс бол тэнд бүр хамгал одоо юу гэдэг юм одоо ихтэй хизээч идэхгүй гэдэг юунд байгаа. Яг хүнсний аюулгүй байдал талаас ярих юм байна. Тэгээ ер нь бол одоо бид нар сурчлагын дунд, амттан дунд, чипсэн дунд амьдарч байгаа. Тэгэл төрөл бүрээрэл гарч ирж байна тий. Тэгэхээр ер нь аль болохоор дуртай ч гэсэн би амттан гасаал татгалцмаар байна. Яагаад тэгэхээр нэг удаадаа өгдөг илчлэг нь ингээд маш их тэгээ нөгөө дотор өгөлт тий тэрийг маань маш их үүсгэждэг. Дахиад нөгөө сахарын савлгааг би ер нь сахарын илчлэгийнхээ хэмжээг нэг тэнцвэртэй барьчвал тэнцвэртэй олох гэдэг байна гэдээсэн. Тэрийг маань хамгийн их зөвчдөг болохоор ер нь бол тэрийг л амттангаал байхгүй болгочоод оронд нь сайхан хоолоод идэл явъя даа гэж бодож байна. Яг өдөрт нэг л юм бидээ. За баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг өгөр өндөрлүүлье. За хүрэлцэн ирж миний ингээд урилгын маань хүлээж авсан. Та хоёртаа маш их баярлалаа. Өнөөдрийн хоёр оролцогч маань бол Медерва Health-ийн хоол зүйч бүр эмнэлзэн хоол зүйч нар оролцлоо. За ингээд дараагийнхаа дугаар хүртэл төр баяртай. Та бүхэн маань манай Medcast podcast болон Medcast Diary-г маань subscribe хийгээрэй. Баяртай.